бусдыг дээрлэж амьдрах. Ингээд нэг инэрч хайрлах сэтгэлийг заахгүй шүү дээ. Тэ ерөөсөө үргэлж хүмүүсийг ашиглаж амьдрах, ашигтай хүмүүстэй найзалж амьдрахыг тэр одоо хэм маяг заагаад байгаа байхгүй тийм үү. За мөн бас яг юм хүүхдтэй насандаа юм хитрхийх орхигдсон бол ер нь хайрлагдаагүй нөгөө талаасаа бүр тий бүр ингээ огт хайрлагдаагүй тоогдоогүй тий аав ээжтэй хэрнээ аав ээж нь огт тоохгүй тэр үл хайхрах хүчирхийлэл гэдэг юм. Тэр хүүхэд одоо тэр гэр оронд орж байгаа мөөгүй нь мэддэгдэхгүй. За тэгэнгүүт энэ ч юусоо хайр мэдрэхгүй байгаа байхгүй. Хүнээр хайрлаж үзээгүй учраас хүнийг хайрлахыг мэдгүй гэсэн үг. Тэгэхээр ч нэг нарциссистын хамгийн гол асуудал чинь юу вэ гэхээр яг хүний хайрлаж чадахгүй байгаа байхгүй. Ерөөсөө хүнийг хайрлаж мэдэхгүй байгаад байна. Тэг хүнийг хайрлна гэж юу гэдгийг мэдэхгүй тэгээд энэ нарциссист хүн чинь ерөөсөө яг үндэ ингээд гаднаа ингээд нэг юм бусдыг дээрлэхэл атаарах уу, дээрэнгүү, өөрийгөө мавтаал ингээл өөрийгөө илүү өвөрмөц онцгой гэж үзээд байна. Тэгэл төгс амжилтын хойноос гүгээд байна. Төгс гэр бүлийн хойноос. Яг үнэндээ энэ бол зүгээр хамгаалалт байхгүй юу? Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хөгтөнгөр радио хөтөж подкастын ээлжид дугаар эхэлж байна. Сонсогч үзэгч та бүхэн Хөгтөнгөр радиог Улаанбаатар хотод 119 82.9 долгионоор хүлээн аван сонсох боломжтой. За харин Хөгтөнгөр радиогийн хөтлөгчдийн бэлтгэж байгаа подкастыг Хөгтөнгөр пэйж хуудсыг дагаж за мөн Хөгтөнгөр YouTube сувгаар нэр нь хүлээн авч үзэж сонсох боломжтой юм. За хөтлөгч аймаа миний бие 7 хоногт сонсогч та бүхэнд нэгээс 2 зочинг урьж ярилцуулдаг. За хэвчлэн сэтгэл зүйн эрүүл мэнд болоод биеийн эрүүл мэндтэй холбоотой ийм зочдыг урьж ярилцдаг. Өнөөдрийн зочин бол өөрчлөлтийн хөтөч сэтгэл зүйн төвийн захирал сэтгэл зүйч Хишиг Дэлгэртэй ярилцахаар урьсан. Сайн байна уу тань? За сайн байна уу? За энэ өдрийн мэнд төргий. За намайг энэ подкастт ураад оролцуулж байгаад маш их баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн тантай ярилцахаар одоо сэдвээ товлохдоо сүүлийн үед бас л их яригдчихэж байгаа. Нарциссист хүний тухай. Нарциссист гэж юу нь яг ямар хүн байгаад байна вэ? Энэ үнэхээр ийм хүмүүс байгаад тэр нь төрөлхийх байдаг юм уу? Амьдралын явцад хэдэн наснаас ажил амьдрал дээр гараад төлөвшдөг ийм зам төлөв юм болов? Нарциссист гэдэг ойлголтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна. За бас дээрэс нь манипуляц хийн гэж яриад байдаг. За энийг бас л ойлгохдоо л хин нэгнийг далимдуулж тийм ээ өөрт ямар нэгэн зүйлийг эргээр эргүүлэх өөртөө татахч гэж ойлгоод байгаа мó. Энэ манипуляц хийн гэдгийг ер нь нэг юм сайн биш юм байна гэж ойлгоод байна. Тэгээ энийг бас тайлбарлуулмаар айцаад авах тухай. Энэ бол ерөөсөө эмэгтэй эрэгтэй хүүхэд хөгшөд гэлтгүү. Айцаад авч ижил хүн ямар нэгэн эмийг эхлүүлж урагшлах тухай ярилцах гэж бодоод ийм үндсэн 3 сэдвийг сонгож авсан. Тэгэхээр яг л таны зөвлөгөө гэж ярилцдаг ийм сэдв гэж ойлгож байгаа. Тэгэхээр та нарциссист гэж юу яг ямар хүнийг хэлээд байна уу? 10 хүн, 20 хүн байлаа гэхэд за эсвэл гэр бүлийн эхнэр нөхөр байлаа гэхэд тэр хин нэг нь нарциссист байна гэдгийг юу яаж илрүүлэх вэ? Ямар утга вэ? За одоо сүүлийн үед хүмүүс бас яг ингээ би энэтэй уурлахаараа юм уу тий чи нарциссист байна гэд бас би нэг бас хитрхи бас хэлээд байна л да тий. Гэтэл яг энэ донд ч нарциссист хэв маягтай хүн. За нарциссист эмгэгтэй хүн гэдэг энэ хоёр ялгаатай зүйл байгаа даа. За тэгэхээр нарциссист хэв маяг гэдэг маань өөрөөр хэлбэл ер нь хүн бүрт тодорхой хэмжээгээр илэрж идэг байгаа байхгүй юу? Хүн ер нь нэг өөрийгөө юм бусдаас илүү шүү гэж үзэх хэрэгцээ байдаг штэ. За би энэс илүү сайн биш шүү. Би ер нь ингээ онцгойгаад шүү. Би энэ дээр илүү чадвартай байгаад байна. За бас ингээ хүмүүсээр нэг юм магтуулж одоо сайрхуулмаар нэг тим хэрэгцээс тий бас хүмүүст ингээ байж байдаг. За заримдаас хүмүүс ингээ нэг өөрийнхөө буруу хүлийн зөвшөөрмөргүй тэгээ бусдыг буруутгахмаар. За иймэрхүү гих мэтчлэн ингээ нэг юм өөрийгөө бусдаас илүү байгаа гэж мэдрэх хүсэлтэй яг энэ байдлаар хүн бүр тодорхой хэмжээгээр байдаг. За тэгэхээр яг ингээ өөрийгөө илэрхийлээд байгаа хүн болгоныг заримдаа бид нэг нарциссист гэж бас хэлж болохгүй байгаа. Гол одоо яг нарциссист эмгэг болоод ирэхээр юу болж байна гэхээр тухайн одоо хүний өөрийгөө зүвтгэж байгаа тий тухайн бусдыг буруутгаж байгаа, за өөрийгөө магтаж байгаа, өөрийгөө бусдаас илүү гэж үзэж байгаа, за онцгой гэж үзэж байгаа нь байнгын давтагдаад байна уу гэдэг дээр гарч ирж байгаа. За мөн бас бусдыг нөгөө юм өрөвдөж энэрх сэтгэлтэй байна уу гэдэг нь хамгийн гол одоо нөгөө яг юм ялгах шинж болчиход байна л да.
Тэр нэг одоо сэтгэл зүйд болохоор яг энэ DSM-5 буюу одоо яг энэ одоо хүмүүсийн сэтгэл зүйн байдлуудыг юм уншилсан яг юм уншилгооны хэсгүүд байна л да. За энэ дээр за нэг юм 9 шалгуур бол тавьсан байгаа юм. За тэр 9 шалгуурын 5 нь хэрвээ тухайн хүнд юм тогтмол байнга илэрдэг бол энэ бол нарциссист хүн байна гэж бол тодорхойлоод байгаа юм. За тэгэхээр нэгдүгээрт нь болохоор тэр хүн өөрийгөө хэд чухалчилж үздэг. За би ер нь бусдаас илүү би бэж ижил ер нь энэ гэр орон явж байгаа шүү. Би бэж ижил ер нь энэ ажил явж байгаа шүү тий. Би л байгаа учраас чи ингэж сурж байгаа шүү. Би л байгаад болохоор энэ гэр орон чинь одоо тий ийм илүү хангалуун яваад байгаа шүү гэд илүү өөрийгөө илүү чухалчилж үздэг байгаа тий. Байнга энийгээ сануулan ярьдаг эргэн тойрныхоо хүмүүст ингэж харуулж мэдрүүлж ярьж байдаг байгаа тий. За дараагийнх нь болохоор энэ хүмүүс маань ийм төгс одоо амжилт, төгс гэрлэлт, төгс одоо яг энэ одоо гэр бүлийн одоо тий харилцаа гэдэг юм энийг ихтерхий ингээ фантазж төсөөлж бодож одоо амьдардаг. За тэгэхээр ч яг ингээд энэ хүн маань ямар хөө байдаг вэ гэхээр гаднаа болохоор айгүй юм сайхан гэр бүлийн төр хүүсгээд байдаг. Хүмүүс хараад энэ ямар гоё аав бэ, ямар гоё ээж вэ тий ямар төгс юм бэ хардаг. Гэтэл яг тэр гэрийн хаалганы цаана өөр төр явж идэг. Яа тэр чинь нөгөө хүмүүс нэг юм төгс зүйлийг үзүүлэх нь харуулах нь энэ хүнд айгүй чухал агаад байдаг. За тэгээд өөрийгөө бүр нэг юм онцгой хүн гэж мэдэрдэг, боддог. Тэгээ би ер нь маш өвөрмөц. Намайг зөвхөн өвөрмөцгөн л ойлгоно гэж өөрийгөө одоо бүр хэтрүүлэн үнэлээд байна шүү дээ тий. Одоо өөр хүмүүс онцгой гэж мэдрэхгүй байхгүй. Өөрөө нөгөө дэлхийн төв болсон юм шиг ойлгогдоод байна шүү дээ. Тийм байна. Гэтэл эн чинь яг энэ одоо хүн болгоны үг нь бол онцгой байгаа даа шүү дээ тий. Гэтэл бусд нь энгийн би л онцгой гэж үздэг байгаа даа. За тэгээд хитрхи их магтаал айгу хүмүүсээс шаарддаг, хүсдэг, байнгын магтаал. Хэрвээ ингээд хүн одоо энэ хүн зүр амжилтаа ярьцсан байхад хин нэг хүн магтахгүй байх юм бол гомдолдог, тэрэнд ууралдаг. Ялангуяа хосын харилцаан дээр ингээд те ханаасаа байнгын өөрийг нь одоо чухал шүү, мундаг шүү. Ямар нэг юм хийнгүүт нь одоо авраг алгаад ташаал те чим л байгаа учраас гэдэг ч юм уу. Иймэрхүү нэг юм байнгын юм одоо хитэрсэн магтаалыг ингээд хосоосоо хүсч идэг юм маань. За тэгээд өөрийгөө бусдаас илүү эрхтэй гэж үздэг. Хүмүүст одоо тийм ингээд адилхан ирэх байгаад байна шүү дээ. Гэтэл хүмүүсийн эрхийг хүмүүсийн одоо хайрлуулах, хүндлүүлэх, өөрөөрөө байх, бие даасан байх эрхээс илүүгээр илүү минийх зөв, минийх илүү чухал, би илүү чамд энийг заах хэрэгтэй, би илүү энийг хэлэх хэрэгтэй гэж одоо нөгөө юм хянах байдлаар айгу энийг гарч идэг. За тэгээд энэ хүмүүс маань айгу юм бусдыг ер нь өөрийнхөө төлөө ашигладаг. Ер нь хажуудаа байгаа ханаа өөрийнхөө чимэг л олгож ашигладаг. Тий одоо тэр зүрийн дээр бол яг нарциссист гэр зөвхөн эрэгтэйчүүд бол байгаад байгаа биш шүү. Тий бас эмэгтэй хүмүүсээс бас их байдаг, ажиглагддаг. Гэр бүлээр жишээ татхад нарциссист төрлийн эмэгтэй нь илүү давмгаалаад ах уу, эрэгтэй нь давмгаалаад ах уу, хүүсэр нь байх уу? За энэ дээр нэг хүүс бол байхгүй байгаа даа. Харин гол нь одоо яг энэ дээр хүмүүс маань нарциссист эрэгтэйчүүд болохоор яг энэ төрөнгийн байдлаар илрээд байна шүү дээ. Илүү төрөнгийн яг тэр нөгөө эрэгтэй хүн гэдэг утгаараа хүч чадлаа харуулсан байдалтай. Дээрлэхүү байдлаар илүү түгээмэл одоо илэрдэг бол эмэгтэйчүүдийнх болохоор илүү нөгөө хүндээ юм буруутгал мэдрүүлсэн. Өрөвдүүлсэн одоо өөрийгөө нэг юм өрөвдүүлэх техник одоо тэр байдлаар илүү одоо нөгөө хүндээ буруу мэдрэмжтэй би буруутаагаан байна гэдэг мэдрэмжийг төрүүлдэг. Тэгэхээр чи л намайг хайрлахгүй байх, чи л намайг анзаарахгүй байх, чи л намайг хайчаад байна гэдэг байдал өгнүүдийг өөр нэмэгтэйчүүд их хэлээд байна. Тэр эн чинь нарциссист байдалчаа ингээд ил болон даалт гэж байгаа даа шүү дээ тий. Тэр нэг ихэвчлэн ил нарциссист бол яг эрэгтэй хүн дээр илэрч байдаг. Бол одоо хүүсийн хэмжээнд одоо даалт нарциссист бол ихэвчлэн эмэгтэй хүн дээр илэрч байдаг. Тэгтээ бас яг ингээд амьдрал дээр бас яг юм төрөмгийн эмэгтэйчүүд бас байна л да. Одоо нөхрөө хинч биш болгодог тий ингээд зоддог тий ингээд ороод ирэнгүүт нь одоо ингээд бүх мөнгө төгрөгийг ингээд ерөөсөө өөрийнхөө данс руу шууд авчдаг тий нөхөртөө одоо баг ингээд сардаа ирэхлээр ингээд 20-30 мянган төгрөг өгдөг. Хөвгчүүд байлгачдаг тий. Тийм ийм кейсүүд ч бас ингээд амьдрал дээр бол бас байна л да. Тэгээд яг ингээд нэг тэр эрэгтэй яг өөрийгөө илэрхийлэх боломжгүй тий гэр өөрийгөө илэрхийлчих юм бол чи намайг дээрлэхэд байна. Чи намайг ингээд одоо тий дорд үзээд байна ингээд ойрлол хашгираад уйлаад. Гэтэл тэр эрэгтэй хүнд ч гэсэн өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг нарциссист гэхээр ихэвчлэн одоо зүгээр ингээд сонсохоор ихэвчлэн
нарцист нөхрүүд их байна гэдээ байгаа боловч яг амьдрал дээр одоо нөгөө манай залуучууд бас яг нарцист эхнэрийн талаар нэг их юм илэрхийлэхгүй байна л да. Яа тэгэхээр тэр эр хүн чинь бас нэг өөрийнхөө нэр хүндийг бодоод байна шүү дээ. Тэ ингээд нэг юм эмгтээтэй дээрлүүлж гэн, эхнэртэй дээрлүүлж гэн гэдэг чинь өөрөө тэр эр хүний хувьд ичгүүр байгаа байхгүй юу? Тийм учраас яг юм одоо дээрлгүүлдэг тийм ээ гэж өөрт нь байнга буруу тал мэдэрж идэг, байнга ингэж нэг химэлж идэг орчинд амьдарч байгаа эрчүүд бас зөндөө байгаа байна. Гэр бүл болоход одоо ер нь хүн яг гэж хүнтэй суудаг юм бэ гэхлээр ханиндаа хамтдаа өсөж дэржиж үр хүүхдтэй болж сайхан амьдрал гэж суудаг. Нэгэнд хин хинэгээ залуудаа танихгүй байж байгаа эмэгтэй эрэгтэй гэлтгүү нарцист хүнтэй суусан байлаа гэж бодоход одоо тухайн үед хоёулаа үргэлжлүүлээд ярэ. Одоо дөнгөж нэг хөөрхөн 20-од настай жинхэнэ хайр дурлалдаа өмбцэн хосоод байлаа гэж бодъё. Тэр үед нөгөө дурлал сохор гэдэг шиг тухайн хүний хамгийн сайхан чанар нь гараал ууралж байгаа ч хөөрхөн харагдаад нэг тийм үе байдаг штеп. Энэ үед тэр хүнийг нарцист гэдгийг яаж олж мэдэх вэ? Одоо бүр толгой хэрэгж байна. Эхлэндээ бол тэр нэлээд харагдахгүй дээ. Шинж тэмдгүүдийг бас нэг уншижсэн чинь нарцист хүн эхлээд хүнийг ингэж өөртөө зөөлөн хүн юм шиг, өөрөө сайн хүн юм шиг татдаг чадвартай ч гэсэн байлуу. Инхээр одоо бүр адарматаа болж хэлж байна. Ер нь бол яг нийтлэхээр бол яг тэр хүн юм хайраар ерөөсөө бөмбөгдөж өгдөг. Нөгөө эхний ээлжинд ч тийм ихэнх үедээ бол хайраар бөмбөгдөнө. Тэр нь 2 сар, 3 сар, 6 сар ч байж болно. За тийм баг 3 жилч байж болно. Ер нь бол яг ингээд тэрийг за энэ хүн надаас явахгүй болчлоо гэдэг тэр одоо итгэлтэй болсон үедээ л яг одоо тэр хүнийг хянах, контролдох байдлыг гаргаж эхэлдэг байгаа байхгүй юу. Ерөөсөө энэ нарцист хүний хамгийн гол одоо зүйл чинь тэр хүнийг өөрийнхөө байлгах, өөрийнхөө хяналтанд бүрэн байлгах. Тийм байгаа байхгүй яг энэ одоо гол одоо шинж маань. За тэгэхээр нөгөө хүн маань ерөнхийдөө одоо тэр хайраар бөмбөгдөж байгаа үедээ ч гэсэн ямар нэгэн байдлаар таныг нэг юм өөрт чинь тийм юу мэдрүүлээд байл одоо гин буруугийн мэдрэмж. Би нэг юм буруутай байгаа юм шиг тий. За жишээлх юм бол би чамд аягүй зориулаад байдаг чи нам ерөөсөө хайрлахгүй гих мэдчихлэн тий. Яг иймэрхүү нүг эн чинь ингээд нэг юм нөгөө хүндээ одоо эмгтээтэй юм уу залуудаа буруутай гэдэг мэдрэмж өгöd байгаа байхгүй. Гэтэл яг үүндээ хайр гэдэг чинь бол болцолгүй юм үстэй тийм ээ. Яг ингээд болцолгүйгээр тэр хүн ямар байгаагаас үл хамааран тэр хүн надад эргүүлээд намайг хайрлаж байна уу, намайг хайрлахгүй байна уу гэдгээс шалтгаалаад би тэрнийг хайрлаад байгаа байхгүй. Гэтэл би чамд ингэж их бэлэг өгöd байхад, ингэж их цагаа зарцуулаад байхад гэд ингээд яг ингээд байнгын өөртөөгөө хамт байх гад байна уу? Тэ байнгын өөртөөгөө хамт байх гад байна уу? Байнгын уцаар нь залгах бүр заавал аав гэж тэ одоо ууралдаг юм уу эсвэл гомдлого хунгайсаар ярьж гин үү? За эдгээр чинь нөгөө хяналтын шинжүүд байгаа байхгүй. За гэтэл хүн чинь ажилласаа болоод юм уу, сургуулаасаа болоод юм уу, эсвэл одоо гэр орондоо байгаад юм уу, заримдаа уцаа авах боломжгүй шүү дээ. За эсвэл бүр одоо чатыг синдэд жаргах үеуд нь шүү дээ, тий. Хариу бичсэн гэж бодоод бичээгүй үеч байгаад идэв шүү дээ. Тий, яг дотроо бүрөө бичсэн тий. Тэгэнгүүт энэ дээр нөгөө хүн маань уурлах байдал нь хэтэрсэн хэмжээгээр уурлаад байвал ер нь л эхний одоо яг тий анхааралтай авч үзэх зүйл байгаа байхгүй. Яг тэр аюулын тохион гэсэн үг шүү дээ. Яагаад яг ингэж заах нөгөө маань уурлаа гэхэд тайлбарлангууд зааг ойлгож ивэл өөр байгаа байхгүй. За би яг ингэ завгүй байлаа. Эсвэл би ингэ нэг уулзалттай байлаа гэд. За мөн бас яг юм бэлгийг бас хэд их өгөөд байна уу гэдгийг үнэхээр анзаарах хэрэгтэй. Тийм ер нь бол яг ингээд хүн ямар нэгэн бэлгийг зориулаад өгж байгаа бол үнтэй те хэр их үнтэй юм бэ гэдэг юм бол тухайн хүн ямар нэгэн зоригтой байх нь ер нь илбэг байдаг. Яг энэ бол бэлэг бол ерөөсөө нарцист хүний хамгийн том одоо зэвсэг байдаг. Тэгээ их одоо үнтэй ойр бэлэг өгөж яг өөртөө тэр одоо тухайн хүнийг тасгадаг. Тэгээд ингээд нөгөө бэлэг их авч байгаа хүн чинь өөрөө ч мэдгүйгээр баярлж байгаа хэрнээ нөгөө хүний өмнө тэр хүнийхээр байх ёстой юм шиг тийм өрийн одоо сэтгэл зүйн тийм өртөө болдог. Хариугийн найж барина яаж дааж амьдрандаа их бас байна. Тийм. Тэгээд нөгөө бас яг тэрэндээ тасдаг гэх юм уу? Ингээд ийм үнтэй сайхан бэлгүүдийг аваад байхаар тэр нь бас тэр хоонд гоё яваад байна шүү дээ.
тэрэнд бас ингээд тасчдаг учраас тэрнээс бас ингээд нөгөө салмааргүй болоод ирдэг учраас хэдийгээр нөгөө нь уурлаад байсан ч гэсэн бас яг тэр харилцаанаас ингээд нөгөө гарч чадахгүй байх. Тэгээ ер нь бол ингээд ийм нарцист хүнтэй харилцаанд ороод ирэхээр нарцист эмгэгтэй хүнтэй гэсэн үг шүү дээ. Тэгээ харилцаанд ороод ирэхээр ер нь нэг ийм токсик харилцаа үүсээд эхэлж байгаа. Ямар нэгэн байдлаар за уурлуулчих болов гэд айж эхэлж байна уу? Энийг үнэхээр бодох хэрэгтэй. Тэг үерхэд чадлаад одоо 3 сар 6 сар болж байгаад л яана ингэчүүд ууралчих болов ингээ хилжүүл гомдчих юм болов гэдэг дээр нөгөө хүн маань та хитрхи их эмзэглэн бодоод байвал тэр хүний ая талаар байх шинж рүү орох гээд байна уу гэдгээ ажиглах юм байна тий. Тэр чинь нөгөө нэг ингээ заах уу бид нар ч хайртай учраас за энэ маань ингэчүүд уурал болов гэж бодох үе байдаг тий. Гэхдээ бүр за үйлдэл бүрээ тий уцаа авахтаач тэр одоо гэрийнхэндээ харилцаач тэр за хажууд байгаа тий одоо хэрвээ эмэгтэй хүн бахан бол эрэгтэй хүнтэй зөвхөн эрэгтэй найзтайгаа хүртэл харилцахтаа хүртэл ингээ бодолтой харилцдаг болоод эхэлж ивэл энэ өөрөө яг одоо асуултын тэмдэг байгаа байхгүй. Та одоо яг нарцист хүнтэй харилцаад байна уу гэдгийг бодох. Анхаарах хэрэгтэй болоод байна л гэсэн үг байгаа шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол нэг юм өндөгний хайсан дээр гიშгэж байгаа юм шиг гэж ярьдаг шүү дээ тийм. Өндөгний хайсан дээр хүн бол яг зөөлөн гიშгэж шүү дээ. Тэрийг одоо ингэж нөгөө юу ахгүй тул хагалахгүй тул тийм. Тэрэн шиг хитрхи их өөрийнхөө үйлдэлийг цэгнээд байна уу? Бодоод байна уу тий. Бараг одоо тэр хүнтэй тэр залуутайгаа юм тэр юм найз бүсгүйтэйгээ уулзахдаа царайны минь хувирал ямар ах вэ гэдэг дээр хүртэл анхаарад байна уу. За бие авч явчих байдал дээр хүртэл тэр хүнтэй хамт байхдаа хитрхи анхаарад байна уу гэдэг нь өөрөө яг л энэ чинь нөгөө өөрийнхөө байхаа алдаад байна шүү дээ. Тэр хүнд илүү таалагдах гэдэг байна. За тэгвэл хоёлаа цаг хугацааг жоохон өргөжлүүлээ. Энэ нь бол яг үерхлийн шат 20 эд насны гэр бүл болох гээд хэн нэгэндээ таалагдах гад найрч байгаа үе шат гэсэн үг шүү дээ. Энэ нарцист хүмүүс төрөлхийн юм уу? Хаанаас юм нарцист охин, хаанаас яаж юм нарцист хүү төрөөд байна? Яг одоо судалгаанаар бол төрөлхийн юм а гэж бол гараагүй байна л та. Яг энэ за энэ болохоор ер нь бол яг нэг өссөн гэр бүлтэй холбоотой шууд утгаараа. За зарим гэр бүл болохоор хүүхдийг бүр юм дахин шүтдэг гэр бүл байна. Одоо тэр хүүхдийг бүр ингээд чухалчлаад тэг байнга магтан тий. Бараг одоо ингээд одоо хоолоо идэхт нь хүртэл хөөхстэй хоолоо ямар сайн идэж байна ямар гоё иддгийг гэл одоо үүний чи хоолоо идэх чи хүний амьдралын үүрэг үсттэй тий амьд явах эрүүл байх үүрэг. За гэтэл ингээд нэг юм хийж байгаа бүх үйлдэлийг нь дахин шүтэл за эсвэл ингээд нэг юм зарим гэр бүлд чинь нэг хүүхдийг бүр онцгоолоод тэгээ бусад хүүхдүүдээс нь илүүд одоо нөгөө үзээд тэнгүүт тийм өссөн хүүхэд юу гэж мэдэрдэг вэ гэхээр яг би ер нь хүмүүсээс илүү би байнга л юм магтаал авах хэрэгтэй юм байна гэдэг яг ийм одоо сэтгэл зүйтэй өсөж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэгээд яг ингээд юу ч хийсэн дандаа одоо тэр аав ээж нэм эмээ өвөө тэр хүүхдийг дандаа өмөрдөг. Дандаа одоо бусдыг нь чиний л буруу байна гэж дандаа загинжидэг юм уу тий. Тэгэхээр тэр хүүхэд байна гэхээр юу төрөөд байна. Хүмүүсийг нэг юм инэрэн өрөвдөх хайрлах сэтгэл болж өсөд нь шүү дээ. Гэтэл одоо тэр аав ээж нь буруу зүйл хийх юм бол эн чинь одоо ухааруулах хүн байстай тий. Чи дүүгээ ингэснээс бол дүү чи ингэдэг штэ гэд ингэж нөгөө хүүхдийг одоо нөгөө нэг хэлж засж байгаа нь хүүхдэд бид нар бусдыг өрөвдөх энерги сэтгэлийг суулгаад байна. За нөгөөдөөр бас яг юм аав ээж нь өөрөө нарцист зам байдалтай байх юм бол хүүхдээ яг тэгж өсгдөг. Ер нь бол одоо ингээд нарцист аав ээж нар хүүхдээ чи бусдаас илүү байх ёстой тий эсвэл гэр орондоо ингээ байн бусдыг муулж ярьдаг тийм ээ тэднийг тийм завайл тэднийг юм манахаас ядуу байл тэднийг тийм боловсралгүй байл тэр одоо юу гэж одоо надтай яриад байгаа юм тий дөрэн тийм бийж гих мэтчлэн нөгөө нэг гэр орондоо бусдыг доош нь хийсэн тий өөрийгөө байнга өргөмжилсэн за тэгээ бусад хүүхдэдээ тий чи тэр хүнээс заавал илүү байгаараа тэгээ чи ийм хүүхдийн айл одоо тий айлын хүүхдтэй л найзал ийм айлын хүүхдтэй битгий найзал гих мэтчлэн яг ингээ нөгөө юм хүүхдтэй бүр ингээ жоохноос нь бусдыг дээрлэж амьдрах ингээд нэг инэрч хайрлах сэтгэлийг заахгүй шүү дээ тий ерөөсөө үргэлж хүмүүсийг ашиглаж амьдрах ашигтай хүмүүстэй найзалж амьдрахыг тэр одоо хэм маяг заагаад байгаа байхгүй тийм ээ. За мөн бас яг юм хүүхдтэй насандаа юм хитрхи их орхигдсон бол ер нь хайрлагдаагүй нөгөө талаасаа бүр тийм бүр ингээ огт хайрлагдаагүй тоогдоогүй тий аав ээжтэй гэрний аав ээж нь огт тоохгүй
үйл хайхрах хүчээр хилдэг тийм ээ. Тэр хүүхэд одоо тэр гэр оронд орж байгаа мó үгүй мэдэгдэхгүй. За тэгэнгүүт энэ ч ерөөсөө хайр мэдрэхгүй байгаа байхгүй. Хүнээр хайрлаж үзээгүй учраас хүнийг хайрлахыг мэдгүй гэсэн үг. Тэгэхээр ч нэг нарциссистын хамгийн гол асуудал чинь юу вэ гэхээр яг хүнийг хайрлаж чадахгүй байгаа байхгүй. Ерөөсөө хүнийг хайрлаж мэдэхгүй байгаа даа. Тэг хүнийг хайрлна гэж юу гэдгийг мэдэхгүй тэгээд энэ нарциссист хүн чинь ерөөсөө яг үндэ ингээд гаднаа ингээд нэг юм бас нэг дээрлэгээл атаарах уу, дээрэнгүү, өөрийгөө мавтаал ингээд өөрийгөө илүү өвөрмөц онцгой гэж үзээд байна. Тэгэл төгс амжилтын хойноос гүгээд байна. Төгс гэр бүлийн хойноос. Яг үнэндээ энэ бол зүгээр хамгаалалт байхгүй юу? Зүгээр хамгаалалт. Одоо нэг хоёрыг дуулга байна гэсэн үг шүү дээ. Тэнгүү тэр хоёрыг дуулгын ард яг дотор нь юу байна гэхээр өөрийгөө үн цэнгүй гэж мэдэрж байгаа л хүн байгаа даахгүй яг үнэндээ бол. Тэгтээ тэрийг энэ хүн өөрөө ингээд тэрийг мэдрэмээргүй байгаа учраас бүр ингээд далдын далд одоо нэг авдрандаа хийцэн байгаа даа шүү дээ. Яг тэр өөрийгөө үн цэнгүй гэж мэдрэх мэдрэмж бол хамгийн хүнийг өвтгдөг мэдрэмж байхгүй. Үнэнхээр одоо өвтгөж хүнийг бүр ингээд одоо юу хийхээ мэдхээ байтал нь ингэж нөгөө хүнийг эвддэг. За тэгэхээр тэр мэдрэмжийг мэдрэмээргүй байгаа учраас би хайрлагдамгүй хүн. Би хайрлагдахгүй байна. Би бусдыг одоо үн цэнтэй биш гэж үзэж байгаа учраас л энийг нэг юм халгавж олгож хүчээр аваад байна штэ. Хүчээр авах гэж ерөөсө бусдыг буруутгаж хянах гэж аваад байна. Тэгэхээр яг ерөөсө яг энэ нарциссист хүн бол өөрөө ингээ хүсээд за би өөрийгөө өөрчлөё гэж бодох нь бол өөр дөр сэтгэл заслах нь бол аюулгүй маш ховор. За яг энэ хүмүүст ер нь яг гэр бүлийнхэн ч өөрчилж чадахгүй одоо хань ижлэн. Яг энэ үнийг одоо ихнэр нь одоо маш олон хүмүүстэй ингээ за хэрвээ би илүү сайн ихнэр авах юм бол би илүү сайн халамжлах юм бол би илүү их төвчээртэй байх юм бол би илүү их хайрлаж одоо өрөвдөх юм бол энэ хүн өөрчлөгдөх байхаа гэж боддог. Гэхдээ ерөөсөө тэхгүй улам илүү танаас аваад байна. Тэр ерөөсөө яг энэ хүн маань юутай төстэй вэ гэхээр ингээм одоо юм усгүй худаг байна штэ. За тэгээд усгүй худагнаас ус гарах уу? Гарахгүй. Тэгэхээр нарциссист хүнтэй хамт амьдарч байгаа эмэгтэй юм уу тэр эрэгтэй бол тэгж л амьдарч байгаа гэсэн. Усгүй худагнаас ус авахгаал хичээгээл байгаа гэсэн. Хизээ нэг өдөр миний амны цангаа тайлагдсан да. Хизээ нэг өдөр эндээс хэрэг би илүү сайн удаан үлээчих юм бол илүү сайн байх юм бол эндээс нэг ус гараад намайг цангаа тайлна да гэд. Тэгэхээр нарциссист хүн бол ерөөсөө хүнийг хайрлах юм байхгүй байгаа даа шүү дээ. Тэгэхээр яг энэ хүнийг ер нь нэг юм яавал за ер нь юу болоод байна гэж ботход хөрөх вэ гэхээр одоо хань нь тийм үү эсвэл одоо хүүхдүүд нь за энэ хүнд хэл хязгаар тогтоож өгөх. Буюу өөрийгөө энэ хүнээс хамгаалж эхлэх. За тэгээд яг ийм одоо ийм ил тэгээ хортой яг ийм нарциссист ахын бол тэр хүнээс холдож харилцаагаа хол байлгаж тэгжиж тэр хүн чинь эргцүүлж бодох гэдэг байхгүй. Яг тэгэхээр энэ үний чинь хувьд яг энэ төгс гэр бүл айгуу чул учраас бас салмааргүй байх гэдэг шүү дээ тий. Тэгэхээр яг жоохон ч үсэн юм тохио өгдөг гэсэн үг. За юу болоод байна яагаад байна гэдэг. За тэгээд яг энэ дээр хэрвээ одоо яг юм хэл хязгаар тогтоож ижил тэр хүн жоохон нөлөө өгж тэр хүн за би гэрэл дээрээ ажиллая би өөрийгөө өөрчлөх гэж хичээя гэдэг болохоос биш хайрлал байвал өгөөлөйвэл дораал тэр хэвээрэл байгаа. Тэгээ ерөөсөө нөгөө нэг эн чинь нөгөө яг юм одоо маш их юм цоорхоо нүхтэй шанах шиг л байхгүй. Тэр шанах хизэж дүүрэхгүй штэ. Тэгээ эцэст нь яг энэ нарциссист хүнтэй байгаа хүн бол ер нь бол эцэст нь нэг юм одоо хийн гарцсан шаар шиг л үлддэг. Ер нь бол сэтгэл зүйн хувьд. Бид нарыг хүүхэд байхад аав ээжүүд бол заавал онц гарах ёстой шүү. Тэдний хүүхдээ сурлагаараа сайн байх ёстой шүү гэж хэлжсэнийг бол ерөөсөө сандгүй. Гэрийн даалгаврыг хийсэн үү? Хин нэгэнтэй ангийнхаа хүүхдүүдтэй муудалцлаа гэж бодоход чи л буруу байсан байлгүй. Яагаад чи аль хүүхдүүдтэй муудалцаад байгаа ингэ нэг хошин яриад байдаг штэ. Хүн хүүхдэд зодуулаад ороод ирэхээр яагаад чи хүүхдтэй яасан ингэ нэмээ зодчдаг гэдэг шиг тэр үед бол хүүхдүүд харьцангуй хүн чанартай зөөлөн миний ч буруу байсан байж магадгүй дээ гэсэн бодолтой өсөж исэн байна. Тэр утгаараа хуучин цагт гэх юм уу нарциссист хүн харьцангуй бага байсан юм уу? Одоо хүмүүжил цаг үе ийм болоод хүүхдүүдээ аль болох дахин шүтэл араас нь хүүхдээ чи тэрнээс сайн бай чи нэгдүгээр жагс гэдэг болохоор нарциссист хүмүүс илүү их төрөөд байгаа хандлага байгаа болов уу? За ерөнхийдөө зүгээр ингээд аваад үзэхээр 90-ад оны үед ер нь бол гэр бүлийн
хүүхдүүд юу нэг орхигдсон шүү дээ. Ааха. Яг өөр нь орхигдсон. Зөнгөөрөө өсчихсэн. Зөнгөөрөө өссөн. Гэтэ яг 80-аад онд ч өссөн, 70-аад онд ч өссөн хүмүүс бол зөнгөөрөө өсчихсэн л дээ. Яг тэгэхээр коммунизмын цаг үед чинь хүмүүс бол одоо хүүхдүүд 45 оноогтод нь л ингээд ажилдаа орчдөг тий. Аав ээж бол гэртээ байгаа нь ховор. Гэхдээ нийгэм өөрөө тийм зөөлөн байсан. Одоо хөршүүд бие бинтэйгээ орж гардаг юм одоо тийм одоо тэр байрныхан бүгдээрээ бие бинийгээ таньдаг байх жишээний өөрөө нийгэм өөрөө нэг тийм бие биендээ нэг юм зөөлөн ханддаг бие бинтэйгээ бас юм тийм инэрэнгүү зөөлөн тусалдаг. За тэгээд ингээд одоо хин нэгний хүүхэд хэрвээ асуудал байх юм бол тэрийг хараад зүгээр өнгөрөхгүй тий ингээд одоо ахмад хүн бол ингээ айтайхан хэлж өгдөг тэнгууд тэрийг хүүхэд бас хүлээж авч чаддаг нийгэм өөрөө сайн байна тий 60 70 80-аад онуудад гэтэл за яг энэ 90-ад онд болохоор яг ингээ хүүхдүүд бол орхигдсон тий ялангуяа одоо энэ ч өсвөр насны хүүхэд тий 90-ад онд тэр өсвөр насны хүүхдээс нь эсвэл бага насны хүүхдээс нь гээд аав ээж нар бол үндсэндээ бол одоо 8-нд яваад өгчдөг. За тэгээ нийгэм өөрөө тэр үед бол нэлийн босны байсан шүү дээ. Нөгөө нэг одоо хүн чанар гэдэг зүйл байхгүй болсон тий. Ер нь бол нийгэм бол тэнд бол нэлийн юм аригтлт ихтэй. Нэлийн юм одоо хатуу бие бинийгээ их луурдсан. Тэг юм залдсан нэг тийм орчин үүссэн. Тэгэд ер нь тэрнээс хойш одоо яг нэг байраараа бие бинийгээ таньдаг байр байна уу? Одоо бол байхгүй болсон шүү дээ тий. Тэгэхээр яг эн чинь өөрөө нүг яг юм хүүхэд ерөөсөө нэг юм хайрлагдахгүй байгаа орчинд өссөн хүүхдүүд л илүү нарциссист болоод байна. Ерөөсөө орхигдсон хүүхэд. Тэгээ тийм цаг үе өөрөө их байсан шүү дээ. Одоо яг 90-ад оны цаг үе өөрөө. За 2010 оноос хойш бол гайгүй болсон байна тий. За тэгээ нөгөө таалдаа одоо бас яг уу ингээд нийгэм эдийн засаг сайжраад ирсэн чинь одоо нэг эдийн засгийн өөрчлөлтөөс болоод ингээд анги давхраг одоо үүсээд байна шүү дээ тийм ээ. Одоо маш их мөнгөтэй хүмүүсийн ялгаатай байдал үүсээд энэ өөрөө бас яг нөгөө талаараа ингээд дахиад нэг юм юу үүсгээд байна л да нарциссист байх тэр нөхцөлийг бас үүсгээд байна. Тэгтээ нөгөө мөнгөтэй одоо тий ингээд тийм одоо баян айл болгоны хүүхэд бол бас нарциссист болж байгаа гэсэн үг бол биш шүү тийм ээ. За яг тэр үеийн хүүхдүүд одоо яг таны хэлсэн шиг тэр үеийн хүүхдүүд одоо дунд насны гэр бүл болсон. Нарциссист хүнтэй суусан болвол аль хэдийн шантрах шатандаа орцсон. Тэгэд энэ хувь тавилантайгаа эвлэрээд эмэгтэй ч үү эрэгтэй ч үү явъя гэхээр өөрийнхөө амьдралыг нэг талаас нь чинь зодиосолж байгаа гэсэн үг шүү дээ. Өөрчлөл гэж бодно. Эхнэр нөхөр хоёр нарциссист гэр бүлтэй гэдгээ өөрөө өөртөө одоо мэдчихэл байгаа. Ялангуяа нөгөө нарциссистийн эхнэр нь юм уу эсвэл нөхөр. Энийний эхний алхмуудыг одоо яаж хийх вэ? Гэв гинтгэл насаараа 10 20 жил тэр хүний ая занг харж тэр хүний тааллаар байсан гинтэлний өдөр юм хэлвэл одоо тэгээд эрэгтэй нь айхтар хүч чадлаараа далаалах нь эмэгтэй нь гунж гутраад айлгаж сүрдүүлээд бөөл юм болох бах та. Тэгэхээр яг эхний байдлаар бол яг санхүүгийн байдалд өөрөө бэлдэх хэрэгцээтэй байгаа байна. Ерөнхийдөө яг ингээд нөгөө нарциссист хүмүүс маань нөгөө одоо хосынхоо нөгөө үнийг одоо тийм санхүүгийн хувьд маш хамааралтай болгоцсон байдаг. За тэгээд зөвхөн өөрөөсөө хамааралтай болох гээд ерөөсөө бүх хүмүүсээс нь салгацсан байдаг. Найз нөхдөдгөө болгоцсон тий. За тэгээ ах дүүстэйгээ нэг юм харилцаа муутай болгоцсон. За тэгээ ерөнхийдөө бүр ингээд зөвхөн өөртөө л холбоотой болгоцсон байдаг. За тэгээд ингээд нөгөө юм ажил бас хийхгүй байх талтай байдаг. За яагаад тэр чинь гэхээр тэр ч одоо мөнгө төгрөгтэй байлгамааргүй байгаа байхгүй яа. Тэгэхээр мөнгө гэдэг чинь мөнгө санхүү гэдэг чинь хүний бас нэг юм бие даасан өөрөөрөө байх тэр орчин болов одоо мөнгө бол бид нарт өгдөг шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг та одоо амьдралаа өөрчилмөр байгаа болвол та эхний ээлжинд мөнгөтэй болох тал дээр та одоо өөрийнхөө эхний алхмууд хийгээд эхлэх гэсэн үг. Тэгэхээр та хуваараа бизнес хийхэр байна уу? За эсвэл өөрийнхөө одоо эзэмссэн мэрэгчлэрээ эхэлж ажиллаж болно шүү дээ тий. Магадгүй одоо насаараа одоо ажил хийх хүн байж болно. Яагаад тэгэхээр хүүхдүүдээ хараад тий 3 4 хүүхэд өсөгцсөн. За тэгээд нөгөө нөхөр нь ажил хийхээр хардаад байдаг учраас гарцсан ч юм уу тий. Тийм хүмүүс бас зөндөө байгаа. Тэгээ одоо 40 хүрсэн 45 хүрсэн юм уу тий. Гэтэл тийм байлаач гэсэн танд бол боломж бол байгаад байгаа. Энэ одоо өнгөрлөө гэж бодож болохгүй нэ шүү. Яагаад тэгэхээр одоо маш олон одоо яг энэ хүмүүс маань би одоо ингээ та бизнес хий, хуваараа бизнес хий, эсвэл та шинэ ажилд ороо гэхээр хүмүүс шууд чадахгүй гэж бодно. Яагаад тэгэхээр нарциссист хүн маш чадамгаагаар чи хинч биш гэдэгт бүрэн итгэлцсэн байдаг. Тэгээ бүрэн итгэлцсэн. Тэгээ би энэ хүнтэй л хамт байхгүй бол би амьдрч чадахгүй гэдгийг одоо бүр ингээ толгойг нь угаацсан байдаг. Тэгэхээр
та бол яг одоо энэ хүн маань үнэхээр одоо чадaltaй, боломжтой, ямар ч хүнд юм давуу чанар байдаг. За жишээлбэл тэр хүн ажил хийгээгүй гэж болно. Гэхдээ тэр хүүхдүүдийг өсгөж байхдаа тэр хүн бол олон чадруудыг эзэмшсэн байдаг байхгүй юу? Маш олон чадруудыг эзэмшсэн, сурцсан байгаад байдаг. Тэгэхээр тэр нөхрийн одоо төмөсөл тэр их нарцисс тэр эхнэрийн үгэнд итгэхээс илүүгээр зүгээр яг одоо боддоор би юу хийж чадах юм бэ? Би юу хийж чадахгүй юм бэ гэдэг яг юм бодит үнэлгээг амараад байгаа байхгүй. Тэгэхээр эхний ээлжинд магадгүй одоо өөрийнхөө гэр бүлээс асуух те одоо өөрийнхөө одоо төрсөн ахаас юм уу эсвэл ихчээс юм уу те өөртөө за тэгээд яг юм одоо ганц нэг найзаас асуух үе би юу юундаа сайн юм бэ чи миний давуу тал юу юм бэ гэж эхэлж одоо тэр хүмүүсээсээ асуух. За мэдээч яг энэ нөхөр бол одоо ихнэр бол хэлэхгүй штэ чи хинж биш чи юугаа хийж чаддсан бэ? Чи угаасаа ажил хийж чадахгүй чи угаасаа чадваргүй штэ гэдгээр толгойг нь хуваацсан байдаг учраас тэгэхээр энэ хүмүүс маань яг өөрийнхөө талаар бодит үнэлгээг өөр хүмүүсээс амраад байгаа хгүй юу тийм ээ яг юм өөрийнхөө талаар хайрладаг тэр хүмүүсээс тэгэхээр ч одоо яг энэ хүмүүс маань тэр мөнгө санхүүтэй болох дээр яг бодитоор ажиллахын тулд яах нь эргээд бусад хүмүүстэй харилцаа үүсгэх болж штэ. Тэр нэг юм зөвхөн одоо тэр нарцисст хүнтэй үүсгэсэн байгаа тэр одоо нэг юм бөмбөлгөн өдөө тийм бабл одоо хөөсөн харилцаа байгаа шүү дээ зөвхөн нэг юм тэр харилцаанаас гараад бусад хүмүүстэй харилцах. За бусад хүмүүс нэлийн зориг хэрэгтэй болох нь их шийдвэр гаргах хэрэгтэй болох нь байна. Яагаад энэ хүн одоо тийм шийдвэр гаргах хэрэгцээтэй шаардлагатай болж байна гэхээр хүүхдүүдийн төлөө. Яагаад тэгэхээр нэгт яг юм нарцисст таавтай юм ээж төсөж байгаа бол таны хүүхэд нарцисст болж байгаа. Тэ болох магадлал асар өндөр байна. Эсвэл нарцисст хүнийг төвчж амьдрах хэрэгтэй болчих нь шүү. Тийм. Тэгэхээр яг нөгөө хүүхэд бол яг юм ямар нэг академик мэдлэгээрээ гэр бүл болдоггүй шүү дээ. Хүүхэд аав нь ямар юм бэ? Ээж нь ямар юм бэ? За аав ээж хоорондоо эрхэн харилцдаг гэдэг яг тэр амьдралын хэв маягийг өөрийнхөө дараагийн гэрлэлт рүү аваад ирдэг. Тэгэхээр ч нэг одоо тэ таны хэлдгээр одоо яг тэр хүнд гэдэг шүү дээ. Яг ингээд хэрвээ залуу ах юм бол нарцисс одоо тэ ээжтэй их нэртэй төвчж амьдрахад суралцгаад байна гэсэн. Тэгэхээр яг өөрийнхөө амьдралын энэ одоо нэг гинжин холбоосыг дараагийн үедээ хэрвээ үр хүүхдүүдтэй өвлүүлмээр байгаа бол зоригтой алхам юмэр байна. Ялангуяа манай одоо эмэгтэйчүүд бол хүүхдээ гэж бодохоор маш зоригтой шүү дээ. Тэ юуг л бол юу хийх тэ. Тэгэхээр за яг үнэхээр одоо миний хүүхэд миний охин над чиг амьдрахсаа гэж үзэж байгаа юм. Миний хүү над чиг амьдрахсаа тэ эсвэл аав шиг хүн болоосаа гэж би хүсэж байгаа юм уу? Яг яах юм? Гэдэг дээр айгу боддоор үнэлгээ юмар байна тийм. За хоёр талаараа яг ингээд өөрийнхөө амьдралыг шинжилэн өөрчилж ингээд зоригтой алхам хийж яана гэдэг нь юу гэсэн үг гэхээр хүүхдүүдтэй хүн ингэж өөрийгөө өөрчилж болдгийм биш үү? Амьдралаа өөрчилж болдгийм биш үү? Тэгэхээр би ч гэсэн өөрийгөө ер нь өөрчилж болох юм байна гэдэг нэг юм хүүхдэд итгэл найдар өгч байна. Үлгэр дуурайл авч штэ тий. Тэгэхээр гэтэл энэ дээр нөгөө одоо гэр бүлтэй хүүхдээ аав нь яаж өсөх, ээж нь яаж өсөх юм бэ гэдэг юм яригддаг тийм ингээд салалт бол муу гэдэг юм байна. Мэдээж салалт бол яг тийм сайхан зүйл биш. Гэхдээ хэрвээ энэ нь одоо яг ингээд өөрийн чинь тухайн хүний одоо эрүүл мэнд за амьдралын сайн сайхан байдалд амьдралын чанарыг хэрвээ үнэхээр хортоогоор нөлөөлөд байгаа. Тэгээд үр хүүхдүүдэд нь энэ нь илүү хортоогоо болвол таслахаас аргагүй шүү дээ. Тэгж өөрийгөө хамгаалах. Тэгэхээр нэгт би шууд хүүхдүүдэд бод гэж тий хүүхдүүдийн төлөө зоригтой алхам гэж хэлмээр байна. Хоёрт за тэр хүн одоо 40 настай байна уу 45 таа тий эсвэл 50 таа байна уу. Дахиад тэр хүн өөрийнхөө амьдралын төлөө нэг 20 жил 10 жил 30 жил яагаад юм өөрийгөө хүндэлж хайрлж яг өөрийнхөө төлөө амьдарч болохгүй гэж тийм ээ. Залуу байхгүй юм тэр 45 50 гэдэг бас тийм ээ. Дахиад тэр хүн чинь 20 жил амьдарч тал хүртлээ. Тэгэхээр яг одоо яг энэ байдлаараа би дахиад 5 жил амьдрал би ямар болох вэ гэж бодоод үз. Ер нь нарцисс хүнтэй хамт амьдардаг хүмүүс ер нь андшгүй байдаг. Гадаад байдал дээрээ аюу тийм одоо өөртөө санаа тавих ойлцсон байдаг. Гадаад байдал дээрээ хувцлалт тийм ээ нүүрний одоо байдал дээрээ за тэгээ нүдэн аягүй гонигтай тий тэг нэг юм ер нь их царай алдсан байгаад байдаг. Тэгэхээр яг энэ тэг эрүүл мэндийн хувьд бас ямар нэг юм харахаг өвчтөй байгаад байдаг. Яагаад тэгэхээр одоо нарцисс хүний хажууд байгаа хүн хизээч мэдрэмжээ илэрхийлдэггүй байхгүй. Би уурлаад байна, би гомдоод байна гэдэг илэрхийлэх боломжгүй. Хэрвээ ингэж хэлчих юм бол
За нөгөөт гэж би уурал болчихно гэд одоо айгүйх төвчээр ихтэй гэх юм уу. Тэгэхээр тэр их одоо гомдол, тэр хорсол, тэр уурыг төвчээд ахаар тэр одоо сэтгэл хөдлөлийн энерги хаашаа явах вэ? Илэрхийлэхгүй байгаа үед би рүү очиж штэ. Ямар нэг эргэтэн рүү очиж гин, шингэж гин. Эндээс үүдэлтэйгээр яг ингээд бие махбод өвчлөлтөг байгаа байхгүй. Тэгэхээр ер нь нарцист хүнтэй хамт байгаагүй ямар нэгэн байдлаар өвчтөй болдог. За тийм яг ингээд зүрхний өвчлөлтөө, ходоодны өвчлөлтөө, бамбайн бас юм өвчтөй болдог. Яа тэр юм сэтгэл хөдлөлийн ингээд байнгын юм дарж идэг учраас. Тэгэхээр одоо 5 жил дахиад ингэж амьдрч чадах уу? Тэ 5 жил яг энэ байдлаар амьдрах юм бол та ямар болох юм бэ? Гэдэг боддоор үнэлмээр. Зарим эмэгтэйчүүд ер нь тухайн гэр бүл энэ амьдралдаа дасна гэдэг шиг нэг дасцсан байгаад идэг штэ. За эргэн тойрны магадгүй нэг өөр гэр бүлийн нөхөр ч юм уу эхнэр ч юм уу ингээд одоо барьж авч зодож нүддэг агсан согтуу тавьдаг гэдэг ийм жишээ амьдрал дээр байдаг штэ. За одоо намайг юу ингээд нэг барьж авч агсан согтуу тавиад зодоод байдаг юм да. Одоо тэрийг бодвол би арай дээртэй ингээд ч болох нэ үр хүүхдүүдийнхаа ирээдүйг бодоод амьдрий да. Би ажил хийгээд ямар гэр бүлээ аваад явчих чадах биш гэсэн бодлосоо болоод ямар ч шийдвэр гаргаж чадахгүй эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд бас байгаад байдаг штэ. Тэгэд энэ нарциссист нь хев маяг янз янз байж болно. За зарим нь бол нэг сүрдүүлс хийгээд ингээ байгаад байдаг. За зарим нь бүр өөрчилж болохооргүй, төвчж болохооргүй ямар тийм нөхцөл байдаггүй. Ер нь ямар нөхцөлд гэр бүл судлаач нар сэтгэл зүйчид тэр хүнээс сал гэж зөвлөд юм бэ? За хэрвээ одоо яг тухайн хүн гэр орондоо байхдаа байнгын хүүтэн хүндээ харилцдаг бол хүмүүсийн ажиллахаар айгуу хайнаа тий юу ингээл халамжлал найзууд нэрхээр халамжлал. Тэгвэл хоёулах нь ахтай эсвэл гэр бүлээр байхдаа тантай ерөөсөө ярьдаггүй, биэнд чинь хүрдэггүй, одоо халамжилдаггүй, санаа тавьдаггүй тийм хүүтэн хүндий байдлаараа ингээд шийтгдэг бол. За эн чинь өөрөө тэр хүнийг ингээд хинч мэдрэмж төрүүлдэг байгаа байхгүй яг. Одоо яг энэ ямар харилцаа вэ гэхээр хөрөгчөнд байгаа юм шиг харилцаа байгаад нь шүү дээ тий хөрөгчөнд байгаа юм шиг. Хүн хөрөгчөнд тэр удаан амьдрч чадахгүй. Тэр хүн чинь одоо хөлдөн штэ тий даарна. Тэр яг энэ хэрвээ иймэрхүү байдал байнга давтагддаг бол та цаасан дээр байгаа байхгүй тэр хүн маань. Тий яа тэр ийм хүн хөрөгч хүүтэй амьдралд байгаа тэр энэ хүн сэтгэл төвшлөлтөнд ордог, сэтгэл готролд ордог. За тэгээ амьдрах итгэл найдваргүй болдог. Энэ өөрөө тухайн хүнд өөр айгу хортой байгаа штэ тий. За мөн бас яг энийхээ эсрэгээр бас юм төрөнгийн байдал буюу биэнд чинь одоо гар хүрдэг бол тэгээ байнгын юм занал хийлдэг бол зөв шууд утгаараа одоо өөр харилцаанаас гар холт гэсэн үг байгаа байхгүй. За тэгэхээр нүг яг юм хүмүүсийн хувьд болохоор яг юм гэр бүл салалт гэдэг бол муу физэж байж болохгүй гэдэг одоо энэ гэр бүлээс дамжин ирсэн ойлголт байдаг. Тий хүүхэд үнчрүүллээ, хүүхдийн ирээдүй боллоо. Тийм. Нэг талаар бол яг ингээд яг тэр бол үнэн. Хүүхэд бол одоо тий аав ээж нь салах үед авиг маш их гэмтэл авдаг. Энэ бол үнэн. Тий энийг би бол үгүйсгээгүй тий. Тэгтээ яг нөгөө боддоор үнэлмээр байгаа хгүй. Хамт байлаа гэд хүүхэд хэр их гэмтэж байна. Саллаа гэд хэр их гэмтэж байна. Гэдгийг яг боддоор тэр хүн яг үнэлгээ ичмээр байгаа байхгүй. Яа тэгэхээр одоо нэг хамт тэр нарциссист одоо тийм ээ хитрхийн юм хүүтэй хүндий байдлаар шийтгдэг. За дур дугаа байдлаар шийтгдэг те байнга тэгж байдаг. Эсвэл байнгын төрөнгийн утга шүүгэнд ордог тийм ээ. Зодоон зохион хийдэг. Ийм байх юм бол энэ өөрөө хүүхдийг яг одоо тэр амьдрах хүслгүй болгож штэ. Одоо юугүй бүр ингээд сэтгцэн эмгэгтэйч болгож байгаа кейсүүд бол байгаад байгаа хгүй тийм орчинд амьдарч байгаа. Тэгэхээр одоо нөгөө бидний ч одоо л яг цаг үе ууралж байгаа. Гэтэ одоо яг бидний үеийнхний аав ээж нар бол бити хүүхд өнчрүүлээ гэд тэ битгий салаа гэд байгаа нь гас болоод зовлонтой амьдралыг зөвшөөрөөд байдаг. Хүүхдүүдтэй тийм амьдралыг үзүүлж өсгдөг. Тийм тий тэгээ өөрөө амьдраад байдаг. Тэгээд энэ өөрөө шууд утгаараа дараагийн тэр хүүхдүүд яг тэр амьдралыг давтах магадлал 60-80% штэ. Тэр энэ чинь айгу том юмнал яваад байгаа байхгүй юу. Тэгтэл хүүхдүүдээ уг нь бол төвчж амьдарч байгаа нь хүүхдүүдэд өнчрүүлэхгүй гаднаас нь л харахад л бүтэн гэр бүлд өсгөөд байдаг. Яг хүүхдүүдийн өнцгөөс харах юм бол баг байхгүйсэн дээр байгаа юм шиг санагдаад байгаа юм тийм. Тэгэхээр
Хэрвээ одоо яг ингээд ийм тухайн хүн яг нарциссист хэв маягтай байгаад байна уу эсвэл нарциссист эмгэг байна уу гэдгийг нэг зүгээр ялгах нэг зүйл нь тэр хүн эргүүлээд яг чин сэтгэлээсээ бурууга хүлийн зөвшөөрч байна. Тэгээ яг их үедээ зүгээр маргааны үеэр чиний буруу гिचээд гэхдээ маргааш нь ч юм уу те эсвэл одоо 7 хоногийн дараа ч юм уу за эсвэл дараа нэг хаамт ярилцах үедээ эртэд би чамаа тэгээ гомдоцсон тэр бол үнээр миний буруу байсан. Тэгээ чам руу би ингээд айгу юм одоо тэнэг мангар ингээ тэ юм уу одоо новш юм уу янз бүрийн хараалын үг хэлсэн үнээр миний одоо буруу те эсвэл найз чинь хажуу чамаа ингээ хичээсэнд намайг үнээр уучлаар тэр бол айгу муухай бүдүүлэг үйлдэлээсаа миний буруу гэд өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч байна. Тэгээд би чамайг ингэж одоо ичээсэн байна, ингэж гомдоосон байна, эмзэглүүлсэн байна гэдэг дээр тэрийгэ мэдэрж гинөө гэдэг энэ өөр аягүй том ялгаа байгаа. Тэгээд тэрэн дээрээ тэр хүн өөрчлөлт гаргаж байна. За иймэрхүү тохиолдол байж ивэл эн чинь яг тэр хүнийг нарциссист хүн байна гэхэд бас айгүй өөр болчиход байгаа шүү дээ. Зүгээр нарциссист хэв маягийн хүн давмгай байгаа даа гэсэн үг. Ийм тохиолдолд энэ юу хэрэгтэй нэ гэхээр тухайн одоо хань ижил нь өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг илэрхийлэх. Одоо өөрийнх нь тэр хүний одоо тийм дээрэнгүү зам байдал нь дээрлэхэд найзуудынх нь хажууд хамаа намаагүй ингэ тоглоомоор өөрийнх нь доромжлон хэлж байгаа нь хүртөө юм тий одоо тэр хандаа итгэлийг байхгүй болгож байгаа талаараа илэн далангүй хэлэх байгаа байхгүй. Яг энэ чинь нэг илэрхийлэх тий I message буюу би тий чиний найзуудын хажууд намааг ингээд хөөе гэд дуудсан чинь тий хөөе тэнэгэ гэд дуудсан чинь надад бол айгүй ичмэр байсан. Надад айгүй муухай санагдсан. Гэт яг юм тодорхой хэлэх. Тэгэхгүйгээр хүмүүс болохоор чи ер нь намайг дандаа дээрлэгч идэг. Гэт нэг юм юу одоо нэг ерөнхийлэн ярьдаг байхгүй юу. Чи л намайг дандаа байнгын найзтай хажууд ичээдэг. Тэрний оронд яг ингээд тодорхой хэлэх байх гэдэг шүү дээ, тийм. Чиний тэр үйлдэл надад тийм мэдрэмж төрүүлсэн. Гэхээр энэ айгүй ойлгомжтой байгаа байхгүй. Тэгэхээр одоо ер нь яг нарциссист хүнтэйч байна уу, нарциссист хэм маягтай хүнтэйч байна уу, өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг илэрхийлэх. Тэ энэ үйлдэл чинь ингэж байна гэж. Тэгээд хэрвээ тэр сэтгэл мэдрэмжийг илэрхийлсэн чинь өөрийн чинь чи ямар эмзэг юм бэ? Ямар суржин юм бэ? Хитрхи дөрөө байгаа юм шүү. Хитрхи ингээд асуудлыг дэвргээд байгаа юм шүү. Чи айгу буруу ойлгоцсон байна. Чи буруу бодоод байна. Гэх байдлаар ингээ нөгөө нэг юм эргүүлээд өөрийг чинь юм буруутгсан өнгө аясаар яриад байвал энэ өөрөө нөгөө нэг юм хортой харилцаа байгаад байгаа. Тэгээ нарциссист байх талтай байгаа. Сүүлийн үед хүмүүс нэг газлайтинг буюу нөгөө хүний мэдэрч байгаа, бодож байгаа, харсан зүйлийг өөрт нь эргэлзүүлэх гэж яриад байгаа байхгүй юу? Чи буруу ойлгочихжээ. Би чамд яг тэгж хэлээгүй гэд ингээ нөгөө өөрхөө ярьсан хэлсэндээ булзааруулах. Иймэрхүү байдлыг бол яг энэ нарциссист хүн бол маш түгээмэл ашигладаг. Тэгэхээр чи ингээд нарциссист хүнтэй удаан амьдарсан хүмүүс өөртөө итгэлгүй болчихдог байхгүй. Би л буруу ойлгоод байгаа юм байна. Би хитрхи эмзэг, би хитрхи асуудалтай. Би л өөрийгөө өрөвдөөл эдгийн гэд нэг иймэрхүү бодит байдлаас яг өөрийгөө үнэлж чадахгүй шүү дээ. Шаллаа ихэд одоо амьдрах чадварч байхгүй юм байна, хийж чаддаг юм байхгүй ч ингээ бүр тэрэндээ итгэцэн байх нь. Одоо энэ нарцисст гэж яриад байна. Бас дээрэс нь токсик гэж яриад байна. Бас эготой гэж орж ирээд байгаа байхгүй юу? Ингээ харахаар ер нь нэг юм шинж чанарууд нь төстэй юм шиг. Нэг токсик хортой. Яаж хийж байгаа л иргэн тойрно ингээ бухимдуулж чаддаг. Нарцисст бас ингээ латхандаа байлах гад ингээд идэг. Эготой гэл бас би гэл дүүйгээд идэг. Энэ нэгэд өөр байгаа бол өөр нэртэй байгаа байлгүй. Энийний онцлог шинж чанарууд нь яг юу юм бэ? За тэгэхээр эго өндөртөө хүн гэж ярьдаг шүү дээ, тий. Тэр эго өндөртөө хүн гэдэг чинь өөрийгөө хамгаалж байгаа хүнийг хэлээд байгаа байхгүй юу? Миний үзэл бодол зөв байсан, миний их чухал байсан гэж нэг өөртөө буруу авах дургүй хүн байгаад байна л та. Тэр нь илүү дамгаа хүн байгаад байна. Нарциссист хүн эго өндөртөө байж болно. Гэтэ эго өндөртөө хүн болгоо нарциссист бол биш. Тэгвэл миний альтруны хэлсэнчлэн эргүүлээд тэр хүн за би өөртөө чамтай айгу маргаад байсан чинь тэрэн дээр яалтчгүй миний буруу байсан байлээ. Гэт нэг юм эргүүлээд ингээ нөгөө өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөх тэр байдал хэрвээ тэгээд бусдыг нөгөө мэдрэх чадвараас байгаад байдаг одоо эго өндөртөө хүнд тийм ээ.
Тэр яг эвүүгээр ялгаатай байна. Тэгэхээр яг эго өндөр гэдэг бол зүгээр өөрийгөө л хамгаалаад л байгаа байдал гадаг шүү дээ тийм. Зангууд хортой харилцаа буюу одоо тий токсик харилцааг юу гэж хэлээд байна гэхээр өөрийн чинь одоо сэтгэл зүй за бие физиологийн эрүүл мэндэд хэрвээ яг энэ өөрөө хор учруулад байвал муутгаад байвал энэ өөрөө харилцаа танд юм одоо цогсгүй танд таарахгүй байна л гэсэн үг байгаа байхгүй тийм. Тэр ямар нэгэн байдлаар одоо ингээд биений ч хувьд юм архаг өвчлөл илрээд байна уу гэдгийг бид нараас анзаармаар байгаа байхгүй тийм. Яг юм тэр нь ихэвчлэн сэтгэл мэдрэмжээ байнга байрдаг илэрхийлдэггүй байгаад тийм өөрөөрөө байж чадахгүй байгаад байна уу. За ийм байгаа бол энэ нэг одоо танд тийм сайн биш харилцаа байна, эрүүл биш харилцаа байгаа даа гэсэн үг. Эрүүл харилцаанд хүн өөрөөрөө байж чаддаг байхгүй. Өөрөөрөө хэл хүүгээ хэлж чадна тийм ээ. За дургуй байгаа бол дургуйгаа илэрхийлж чадна. Гэтэ бас баярлж байгаа бол баярлж байгаа илэрхийлж чаддаг. Юу хүсэж мөрөөдөж байгаагаа илэрхийлж чаддаг, чөлөөтэй юм мөрөөдөж чаддаг. Тэгээд одоо нэг нууц багтаа байдаг. Ийм одоо тийм эрүүл харилцаанд. За ялангуяа одоо тэр хосын харилцаан дээр айл болох бүр нууцгүй байх хэрээр тэр хоёр хос яг үндэ бие биенийхээ хамгийн сайн найзууд байхад байна гэсэн үг шүү дээ тийм. Одоо үу зайгүй гэсэн үг байгаа тийм. Тэргийн өөрөө нөгөө тэр харилцаа эрүүл байна гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөрөө байж чадахгүй байгаа болвол хортой байна л гэсэн үг байгаа тийм. Тэгэхээр тэгэхээр одоо нарциссист гэхээр ерөөсөө хажууд байгаа хүнийгээ дээрлэхэж, ашиглаж буруутгалыг бүр ингээд тий тултал нь мэдрүүлдэг. Гин буруу тий би болохгүй юм мэдрэмжийг өгдөг. За тэгээд ичүүрийг байнга мэдрүүлж яадаг тий ичүүр буюу би үнд цэнгүй юм байна гэдэг мэдрэмжийг би хинч биш юм байна гэдэг мэдрэмжийг байнга төрүүлж яадаг. Ийм хүн байгаа тань. Тэрүүгээр хажуудаа одоо нэг хүний тэгж ихэд их хамааралтай байлгаснаар өөрийнхөө үн цэнийг л мэдрэх гээд байна гэсэн үг байхгүй юу? Энэ маань ер нь бол өөрөөсөө хамгийн сул дараа дотооддоо нарциссистууд тийм. Гэхдээ яг тэглээгээд одоо ам хөрх юм маань тий одоо нэг энэ юм маань гэдэг үнэхээр дотроо үн цэнгүй юм бэ штэ гэдэг ингээд одоо өрөвдөж бас хэрэггүй байгаа байхгүй юу? Маш юм тодорхой хэл хязгаар тогтоох айгүй чухал байгаа юм. Өөрийгөө хамгаална гэсэн үг байгаа шүү дээ тий. Өөрийгөө хамгаалаад үгүй гэж хэл сурах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Үгүй чи буруу ярьж байна. Би ийм хүн биш гэд ингээд нүг юм өөрийнхөө яг юу гэж мэдэрж байгаа вэ, юу гэж бодож байгаа вэ, юу гэж сонссон бэ гэдэг дээр ихтгэлтэй болж харилцах нь өөрөө хэл хязгаар тогтоогоод байна. Тэр эргүүлээд энэ ч нэг гайслайтинг буюу ингээд хэлсэн зүйлийг тий хэлсэн өөрийнхөө хэлсэн байдлаа ч гэсэн хийсэн үйлдэлээ одоо нөгөө хүндээ эргэлзүүлж чаддаг учраас юм нотлохоо баримтыг ер нь хадгалж ахаа зүгээр. Тий. Одоо ямар нэгэн байдлаар бичгээр авдаг, мессежээр авч яадаг тий. За яг ингээд чи яг ингэж хэлсэн, ингээд чи яг энэ үед тэгсэн гэдэг ингээд яг юм баталгаатай ер нь ярих хэрэгтэй байгаа юм л та. Эргээд тэд гив гинтгийн тайлбар тавиад нотлогоо үзүүлээд би ийм баймаргүй байна, ингэсээр ирсэн. Одоо би өөр хүн болсон, харилцаагаа өөрчлөе гэхээр чи хизээ юм болцсон. Чи хинээс юу сонссон? Магадгүй чи өөр хүн амьтантай ингээд уулзаад байгаа юм биш үү, яваад байгаа юм биш үү гэд эргүүлээд нөгөө хүнд дайралт маш их ирэх бах. Энийг яаж зохицуулах вэ? Тийм. Тэгэхээр эн чинь нөгөө яг юм одоо тэмцэл тулаан эхлүүлж байна л гэдгийг ойлгомоор байгаа даа тийм. Тэгэхээр дайралт ирэх нь бол айгүй ойлгомжтой. Тэ хамгийн их одоо нэг юу гэхээр өөр хүнтэй болцсон юм уу гэдэг юу айгүй их түгээмэл ирдэг. Ер нь чи өөр хүнтэй болцсон юм байна. Өөрийгөө асуудал гэж үздэггүй байхгүй юу? Нөгөө хүн нарциссист хүн бол тийм. Би зүгээр би амар сайн нөхөр амар маш сайн ихнэр сайн аав тий надад бол асуудал байхгүй. Тэгээ энд өөрт нь асуудал байна. Гэт түгээмэл одоо яг ингэж тэр хүний буруутгах гад гэмтэй болох гэдэг шүү дээ чи араар тавиад байна гэд тий. За яг ийм үед яг юм баттайгаар үгүй гэдгийг л хэлэх. Тэрэнд нөгөө орохгүй байх энэ тухайн хүний одоо юм зайл байгаа даа л та тий яг ингэж нөгөө өөрийг чинь айлгаж сүрдүүлдэг. Тэгээд яг ингээд нөгөө араар тавиагүй тодорхой учраас тэрэн дээр өөртөө ихтэй л байх. Үгүй гэд. Тэгээд ер нь бол яг нарциссист хүнээс та холдно гэж байгаа бол ер нь бол шууд утгаараа тусдаа байранд тий орон зай хязгаарлалт хэл хязгаарыг тогтоох нь аюул чухал. Энд чинь нөгөө хамт байхаар би ингээд чамаас саллаа гэж хэлэх мөчөөс эхлээл ерөөсөө нарциссист хүн салахгүй байх бүх үйлдэлийг хийгээд эхэлнэ. Ерөөсөө одоо 10 жил 20 жил тухайн хүний толгойг угаагаас сурцсан байхгүй.
итгүүлээс удирдаа суртс те. Тэгээ нөгөө юу имзэг вэ гэдэг маш сайн мэддэг. Юуг нь ярил энэ тэ шийдвэрээс ухардаг вэ гэдэг маш сайн мэддэг учраас хэрвээ таны одоо хайрны жил нарциссист байгаа бол хүн одоо тэ зүгээр магадгүй энэ подкастыг сонсоод би сална гингүүтээ тэгээ шууд юм одоо би холдох юм байна гингүүтээ тэрийг битгий хэлээрэй гэж хэлмээр байна. Бэлтгэл хэрэгтэй. Бид нар ямар нэгэн дайнд орох гэж байгаа бол сэтгэл хөдлөлөөр хязгаарч бид нар ордоггүй шүү дээ тий. Бид нар тэгэхээр ямар нөөц вэ? За бидний яг энэ холбоотнууд байна уу? Ямар стратегиор явах вэ гэдэг бид нар үздэг шиг. Одоо яг энэ 10 20 жил одоо ингээд нэм хүлээс нь байсан боолчлогдсон мэт одоо шоронд байгаа юм шиг яг энэ харилцаанаас гарахын тулд энэ хүн бэлтгэл хэрэгтэй байгаа юм байна шүү дээ тий. Тэгэхээр тэр хүн эхлээд за би нээлтрүүний хэлсэн одоо тий тэр мөнгө төгрөгөө бэлдэх өөрийгөө нөгөө одоо үнэлэх үнлэмжээ сэргээх дээр бүр ажиллах хэрэгцээтэй байгаа байхгүй. За тэгээд одоо орон зай хувьд одоо тэр хүн тустай байхын тулд байр түрээслэх юм уу тий байр худалдаж авах юм уу яг ийм шаардлагатай учраас тэгээд энэ хүн маань санхүүгийн хувьд бие даах хэрэгтэй болоод байна. Иймэрхүү бэлтгэлтэй байж хол бэжиж энэ үнээс яг холдож чадна гэсэн үг. Бие физиологийн болоо сэтгэл зүйн хувьд одоо холдно гэсэн үг байгаа тань. Тэгжиж өөртөө арга хэмжээ аавна. За энэ манипуляц хийн гэдээ яриад байдаг. Та түрүүн жишээ татахтаа манипуляц хийн гэдэг нь нарциссист хүмүүсийн хамгийн сайн хийж чаддаг чадвар гэдэг. Энэ манипуляцийг та нэг яг энгийн тайлбарлаж өгөөч. Яг юу хэлээд байна? Бас л сүүлийн үед л тийм манипуляц хийдэг тэрэнд ингээд автцсан гэж яриад байдаг болчиход байна. Ерөөсөө яг нөгөө энгийн үгээр хэлэх юм бол энэ бол одоо тэр одоо тухайн хүн манипуляц хийж байгаа хүмүүс тухайн хүнийг өөрийнхөө хүссэн юмыг хийлгүүлэх. Тэгэхдээ тэр хүнийг буруутгал мэдрүүлж, ичгүүр мэдрүүлж тийм ээ өрөвдүүлэх тактикуудыг ашиглаад тэр хүнийг ашиглаж яана л гэсэн үг байгаа шүү дээ тий. За тэгэхээр одоо жишээлх юм бол манипуляц дээр одоо тэр хүнийг ингээм буруутгадаг. Уг нь бол одоо чи энгийн харилцаан дээр бол өөрт нь тусламж хэрэгтэй байгаа шууд хэлдэг штэ. Нөгөө чанаад найздаа ингээд нэг туслаад өгөөч тий. Хандаа ингээд нэг туслаад өгөөч гэд хэлдэг. Гэтэл тэгж хэлэхгүйгээр чи намайг ингээ хайхарахгүй байгаад байгаа болохоор би юусоо чадахгүй байна гэж одоо нөгөө нэг хүндээ тийм буруутгал мэдрүүлээд байгаа зү. Би айгу муу хань байгаад байна гэдэг. Тэнгүүд ингээд нэг хүний ингээд нэг юм тэр эмзэг тэр одоо хүний хайрлах, өрөвдөх тий сайн хүн байх хүсэл дээр тэр хүнийг тоглолт хийгээд байна гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр манипуляц биш яг энгийн харилцаанд шууд өөрийгөө илэрхийлдэг. Тэг хэрэгцээ тусламжаа шууд хэлдэм болвол манипуляц бол тойроо байдлаар л тэр хүнийг өөрт нь мэддэгдүүлэхгүйгээр ашиглахыг хэлээд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зайлдах. Нэг үгээр хэлэх юм бол зайл хэрэглэх. Тэгэхээр яг энэ манипуляцад одоо хүн орж байгаагаа ер нь хүн нэг тэр олгоо мэддэггүй. Яагаад тэгэхээр илүү тэр хүнд өөрийгөө буруутгах мэдрэмжэндээ илүү хүмүүс автчихдаг. Би айгу муу агаад байгаа юм биш үү? Би айгу муу ээж агаад байна, муу эхнэр агаад байна. Би ч айгүй юм одоо үүдгүй байгаад байгаа юм биш үү гэд ингээд тэр сэтгэл хөдлөлтөд автчихж байгаа учраас өөрийг нь тэр хүн манипуляц хийгээд байна гэдэг мэдгүй байгаа даа гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр яг илүү тухайн хүн одоо энийг ялгах болоод байна шүү дээ тий. За яг энэ хүн намайг үнэхээр ингэж хэлсэн нь үнэн үү гэдэг л бодтой харах гээд байна гэсэн үг. Хэрвээ ямар нэгэн хүн тусламж хүсэхдээ өөрийн чинь нэг юм чи муу хүн биш үү? Чи өөдгөн хүн биш үү? Чи муухай хүн биш үү? гэдэг мэдрэмж төрүүлээд тэгээ юм гуугаад байгаа бол одоо энэ анхааралтай аваараа л гэсэн үг байна. Эрүүл харилцаа биш байна шүү дээ. Тийм байна. За өнөөдөр хоёлаа нарциссистийн талаар ярьж байгаа. Нарцисст хүний талаар энийг ярихдаа гэр бүлд тулгуурлаж ярьсан. За мэдээж ажлын газрын нарциссистууд бол байгаа. Миний бодоход ажлын газрын нарциссистуудаас яаж хийж байгаад нэг юм загаа аваад холдоод өөрийгөө чөлөөлөд ажиллаж боломж харьцангуй их байна. Гэр бүлийн хувьд нарцисст гэдэг бас хэцүү санагдчихэв. За би өхөөсөө төлөөлөд ярихад эмэгтэй хүн нөхөртөөгөө 15-аас 20 жил амьдарч байгаад тэгээд одоо гів гинтхэн тэр хүнээс саллаа гэж бодъё. Сэтгэл зүйчээс зөвлөгөө аваад, найз нөхдөөс зөвлөгөө аваад, бодож шийдвэр гаргаж хагаад тэгээд 1-2 сар болоод байр түрээсэлдэгсэн аав ээж дээр очиж байдгсэн. Эргээд тэр амьдралдаа дасаад нөгөө хүндээ уусц юм болохоор буцаж очиод нэр хүндээ улам нагаагаа ичдэг. Тэгээд тэр хүнээс дахиж салах тийм нөхцөлгүй болтлоо. Өөрийгөө
доош нь хийн гэдэг юм уу тийм нөхцөл байдалд орчоод байдаг шүү дээ. Энэ ер нь эмэгтэй хүмүүс, эрэгтэй хүмүүс ийм шийдвэр гаргаад салаад яг чөлөөлөгдөж чаддаг болов. Зүгээр л ингээл нэг юм чөтгөрийн тойрог гэдэг шиг ингээл тойроо салдаал нийлээл улам л ингээл нэг наа чи тэгэл явж байгаа л ирээ үсттэй гэсэн нэр хоч зүгэл үлдчихдэг юм болов. Яг гоо иймэрхүү зүйл бол айгу түгээмэл ажиллагдчихдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр яг юу чухал байна гэхээр тэр хүнийг дэмжлэгийн систем айгу чухал байгаа байхгүй. За тэгээ ингээд тэр өөрийнх нь төрсэн ах トゥ нар нэг ойлгож хүлийн зөвшөөрөх. Тэгээ манайхан ч нэг юм одоо би бинтэйг айгу морооцолцсон амьдралтай. Чи одоо салаад одоо энэ гэр бүлийн нэр хүнд унгаалаа. Тэгээ нэг салсан амьдар чамаас одоо өөр хинч манай гэр бүлд одоо тэгээ энэ удамд хүн салаагүй. Тэгээ иймэрхүү одоо нэг юм гэр бүлийн нэр хүндээ ботсон тэгээ хүүхд өнчрүүллээ гэдэг ч юм ингээд нэг юм биенийхээ амьдралд хитрхи орооцолдоод тэгээд буцаж нийлүүлэх та шахаанууд их байгаад байдаг. Гэтэл яг энэ чинь одоо яг үндэ та тэр хүний амьдралаар амьдраагүйгээс хойш те магадгүй одоо таны одоо хүргэн одоо бэр харахад айгүй гоё үйдэг байж болно. Та нартай уулзах үйдэг. Гэтэ яг тэр хаалганы цаана таны хайртай охинтой хүүтэд яаж харилцаад байгааг та мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо тийм учраас тэр гэр бүлийн одоо тэр аав ээж нь одоо тэр ах トゥ нар нь эгч нар нь яг үнэхээр ойлгож тэгээ нэр хүнд гэр бүлийн нэр хүндээс илүүгээр яг тэр хүнээ хайрламар байгаа юм. Энэ өөрөө айгу дэмжлэгийн айгу том систем байгаа даа шүү дээ тий. Одоо тий гаргасан шийдвэрийг нь хүндлэх. Чи салгаа бойл эсвэл чи одоо тий сал гэж хитрхи тэгээ шахамдуулахгүйгээр тэр шийдвэрийг одоо хүндлэх. Энэ өөрөө айгу том сэтгэл зүйн айгу маш том дэмжлэг байгаад байдаг. За санхүүгийн хувьд ч гэсэн өөрөө айгу том дэмжлэг байдаг. Одоо тий чамаа би ингээд хөл дээр чинь босгоод ингээд би чамаад одоо тий тусалъя гэд эхний нэг 3 жилийг ах トゥ нараараа тусалж болох байхгүй юу? Ер нь бол яг энэ ч өөрөө маш гэр бүлээс ирж байгаа. Таны яриад байгаа бэлтгэл ажил бидтэй энэ чинь тэ шийдвэр гаргах гэж байгаа бол. Тийм. Тэгэхээр яг энэ өөр айгу маш чухал байгаад байна. За нөгөөтэйгөр хэрвээ тэр хүн 2 сар эсвэл 6 сар айгу төвчээртэйгээр салах процесс хийж байгаад буцаад очсон болвол битгий шантар гэж хэлмээр байна. Хүүхэд ер нь нэг юм хөлд орохдоо хэдэн удаа ундаг бол. Тэ нэг удаа унагуут бид нар хөлд ороогүй юу? Үгүй штэ. Тэ хүүхэд олон удаа унсан. Зарим уналтууд нь бүр ингээд тий биеийг өвтгсөн штэ ингээд нөгөө тий толгой хөдлөн гэж ярьдаг бид нар тий. Тийм одоо өөрийн өвтгсөн одоо маш их юм уналтууд тий тэгээд сорвинуудыг авсан ч гэсэн бид нар хөлд орцсон байгаа байхгүй юу. Яг тэрэн шиг яг ийм одоо нэгэнт за энэ үнэхээр харилцаанд би байж болохгүй юм байна гэдэг тэм шийдвэрийг дотроо гаргасан л бол битгий шантар тий 6 сар тустай байгаа буцаад нийлсэн ч гэсэн дахиад хөл дээрээ бос. Нэг хугацааны дараа тий за одоо тэгвэл би хуучнаасаа суралцмаар байхгүй юу тий буцаад ирсэн чинь миний ингээд нөгөө алдаа нь юу байсан бэ? Яа тэр нэг ийм нэг юм хуурамч найдвар тэгээд байдیں۔ Хэрвээ би илүү хичээчих юм бол энэ хүн маань өөрчлөгдөх байх. Тэгээд нөгөө нэг юм маш их амлалтууд өгчдөг, тэрэнд нь итгэждэг. Хэрвээ тийм тэг хуурамч найдвараас болоод амлалтанд нь итгэцэн бол одоо суралцах нь шүү дээ. За би дахиж амлалтанд нь итгэхгүй юм биш үү? Амлалтанд нь итгэхгүй тулд би яах вэ гэдэг дээр тухайн өмнө өөр ажилламаар байна тий. За тэгээд хүүхдүүдэд би зовоож ин гэдэг бол биш шүү. Та зовоогоогүй. Тэ үнэн бол таны одоо тэр нарцист хүн зовоод байгаа байхгүй юу? Ер нь бол тийм ээ. Тэгэхээр яг энэ нөгөө бодит зүйлүүдийг үнэлээд яг одоо тийм 1 жил тустай байсан уу, 6 сар тустай байсан уу, 2 сар тустай байсан уу үйл хамаараа дахиад ихэл гэж би бол хэлмээр байна. Энэ бол та өөрийнхөө төлөө болоод хүүхдүүдийнхээ төлөө тэмцэж байгаа тэмцэл агаад байгаа шүү. Тэгээд ер нь энэний ард хүн гардаг. Хэрвээ та дэмжлэгийн систем маш сайн бүрдүүлж хийж чадах юм бол гард нь гарах боломжтой. Ер нь бол нэрэл айлыг хаалганы цаанаас харахад тэнд таны охин, таны хүү за одоо ч гэсэн ийм хүмүүс байгаа штэ. Ингээл харахад л хүүхний золтлоо зодуулчаагүй, хөл гарыг хуглаа хийчаагүй л бол энэ яриад байдаг хэцүү байгаа гэдэг нь ямар юу юм. За юу сүртэй төвчээл амьдралд хэрэлдэж маргалдах юм байлгүй яадаг ингээд нөгөө талаас бас яг энэ тэр хүний сэтгэл зүйд яаж дарамттай хэцүү амьдарч байгааг ойлгохгүй ард талаас байгаад хахаар тэр хүн эмгтээч вэ эрэгтэйч вэ шийдвэр гаргаж чадахгүй юм байна л да. Тийм байна. Тийм. Одоо ингээд айгүй кейсүүд төр байна л да. Одоо нэг эмэгтэй ханан ингээд маш их зоддог тий. Тэгээд байнгын өрөөнд оромжилдог. Ажил хийлдэгдэггүй, санхүүгийн хувьд бүрэн хамааралтай байлгадаг.
Тэгээд ингээд энэ амьдралын хугацаанд одоо тэр эмэгтэй маань хамаг залуу насаа өгцөн байгаа байхгүй юу? Ер нь бол одоо ингээд 50 одоо тий 7-8 хүрсэн тий яг ийм. Тэгтэл энэ хугацаанд хэд удаа ингээд тэр зодоо маргааны үеэр бол хутгалуулсан байгаа байхгүй юу? Тий ингээд одоо хутагаа одоо тий өөрлөн далаах ингээд тийм байхад хүртэл тэр эмэгтэй нөхрөөсөө салахгүй байгаа. Тохиолдлууд бол байгаад байна. За тэрийг ингээд судалсан чинь одоо ээж нь багаас нь хүүхдтэйгээ өөртөө аягүй тийм хүүтэн үндэ харилцдаг байсан. За тэгээд ээж нь чи салж болохгүй гэдэг тийм кейс байгаа байхгүй юу да тийм бүр багасаа л ингээд өдөр чинь ингээд залуу байхад нь бүр суулгацсан. Тийм залуу байхад нь л ингээд тэр эмэгтэйг ингээд одоо баг ингээд жирэмсэн байхад нь зодж исэн байгаа байхгүй юу. Тэгээд гэртээ очингууд ээж нь чи одоо төвчээл амьдрал ийм байд юм аа. Одоо хүүхдийн төлөө төвчээ гэд. Иймэрхүү байдлаар ингээд удаа дараа ингээд тэр сургацсан байгаа даа шүү дээ тийм. Тэгээд тэр эмэгтэй маань өөрөө хүүхэд байхдаа л юм хүүтэн хүндээ ээжтэй өссөн учраас ер нь толгоонд нь амьдрал ер нь ийм зовсонтой байдаг юм аа гэдэг имийг л одоо мэдэрж штэ. Тэгээд яг юм хайрлагдах гэдэг юм итгэхгүй байгаа даа. Тэгэхээр нэг юм одоо нарциссист хүн маш юм зөөлөн хүнийхээр байдаг хитрхи дуулууртай хүмүүсийг олзолдог. Тэгээд ингээд энэ ингэчүүл намайг хайрлах болов, ингэчүүл намайг тоох болов гэд нэг юм хайрын өсгөлөнд орсон хүмүүс байгаа гэдэг. Тийм хүмүүсийг олзоо олгодог. Тэгэд одоо тийм маш их тэнгуут тэр хүмүүс ч гэсэн өөрт нь юм дээрэнгүү хандж байгаа, өөрийг ашиглаж байгаа тэр хүнд ч гэсэн ингээд хатагдчихийдэг нэг юм пазл шиг ингээд нэг юм эвлэгдчихийдэг байгаа даа шүү дээ тийм. Тийм учраас яг энэ одоо сэтгэл зүйд яагаад бид нар заавал тэр одоо хүний хүүхэд нас руу очиод идэв гэдэг гол шалтгаан дэр байна шүү дээ тий. Хэрвээ одоо яг тэр хүн хайрыг мэдрээгүй байгаа бол яг одоо байгаа энэ амьдрал дээр нь тэр хүн юунаас хинээс ямар харилцаанаас тэр хүн үн цэнийг мэдэрдэг, хайрлагдж байгаа гэдгээ мэдэрдэг. Тэрийг нь одоо яг сэтгэл зүйчийн хувьд ингээд олж илрүүлэхэд тусалдаг гэсэн үг. Тэгээ одоо шилэх юм бол би одоо үйлчлүүлэгчтэй та өөрийгөө хайрлахгүй байна гэхээс илүүгээр яг би одоо ярина та ямар үйлдэл хийхээрээ өөрийгөө хайрл одоо тий өөрийгөө хайрлах гэхээр та юу хийдэ. Тэнгүүд хүмүүс ер нь хөвчлэн ямар нэг юм хийж иддэг. Ганцаараа байх юм уу тий заримдаа ингээд кофе уудаг гэх юм уу эсвэл ингээд би нэг юм гоо сайханд орчоор яг ингээд гэх тий өөрийгөө хайрлаж аваа гэж мэдэрдэг. Эсвэл ингээд хүүхдэрээ тэрврүүлэхээр ингээд нэг юм хайрлаж аваа гэж мэдрэгддэг гэх. Яг тэрийг нь илүү бид нар ингээд би одоо тодруулан асууж ярьж тэр хүн өөрийгөө хайрлаж байгаа, өөрийгөө хүндэлж байгаа, өөртөө тэр үнэнч байгаа ямар үйлдэлүүдийг одоо байдлыг зан хандлагыг өөртөө гаргадаг гэдгийг тодруулаад тэгэнгүүт тэр хүн би ер нь өөрийгөө хайрладаггүй гэд өрөвдгийн оронд би чинь ингэж өөрийгөө хайрлах юм хийдгийм биш үү гэдгийг мэд хоёр ялгаатай байгаа байхгүй. Тэгэхээр одоо сэтгэл зүйчийн хувьд тэрэн дээр нь илүү ажилтдаг буюу тэр хүний дотоод нөөц юу байгаад байна, энэ хүний давуу тал нь юу байгаад байна гэдэг дээр тэрийг нь илүү хөхүүлэн дэмжснээр өөртөө ихтэй болоод байна штэ. Би өөрийгөө хайрладаггүй, өөрийгөө үнэлдэггүй гэхийн оронд би өөрийгөө хайрлах үйлдэлүүдийг хийгээд эхэлсэн байгаа юм байна. Би өөртөө үнэнж агаад эхэлсэн юм байна штэ гэдэг чинь нөгөө нэг юм хүн нэг юм өөртөө ихтэй болдог байхгүй. Нөөт одоо бүр гүнээс дотроосоо би чаддаг юм байна гэдэг мэдрэмжийг нь одоо бий болгож байна гэсэн үг. Тэгэхээр яг энэ подкастыг сонсож байгаа тийм энэ яриаг сонсож байгаа хүмүүс маань би ер нь яг өөртөө яаж сайхан ханддаг юм бэ? Тэгээ би одоо яг юу хийгээд байгаа юм? Магадгүй одоо яг энэ цаг гаргаад яг энэ подкастыг сонсож байгаа нь ч гэсэн өөртөө санаа тавьж байгаа юм. Одоо илрэл байгаа даа шүү дээ тий. Яагаад тэр нүрт нь хэрэгтэй гэж үзэж байгаа учраас өөрийгөө мэдлэгжүүлж जैन тийм ээ бас өөртөө тайвшрал авч जैन үү. Тэгэхээр энэ бол миний өөртөө зориулж байгаа цаг зав өөрийгөө хайрлаж байгаа илрэл. Тэгэхээр яг хүмүүс өөрийгөө хайрлахад юу ихэ мэдэхгүй байна гэдэг. Тэрийгэ бид нар хайрлаж байгаа үйлдэлүүдэд анзаармаар байгаа шүү дээ тий. Тийм байна. За өнөөдөр хоёлаа нарциссистуудын тухай, манипуляц хийх гэж яг юу яриад байгаа тухай. Дээрээс нь айдсаа давах гэж бас нэг юм агуулга байгаа даа. Айдсаа давах. За энэ одоо юуны ч айдс байж болно. Өнөөдрийн ярьж байгаа зэдвтэйгээ уялдуулахад за нарциссист хүнээс нэг жоохон хүндэрий, эсвэл тэр хүнийг жоохон засаад нэг сэтгэл зүйн хувьд арай нэг бие даасан байдалтай амьдрий гэж бодоо шийдвэр гаргах га тэрнээсээ айгаад яваад байгаа хүмүүст яаж туслах уу? Айдсаа давна. Болохгүй бол яана, бүтэхгүй болчвол яана, эннээсээ дорчвол яана гэсэн бодлыг л одоо айдс гэдэг байгаа байлгүй дээ.
Тэгэхээр яг үндэ айдас бол хөвчлэн бодол дотор л явж байдаг. Ерөөсөө бидний дотор явж байдаг. Тэгэхээр яг айдас гэдэг бол яг юм одоо айдас болон түгшилт хоёр гэж яг юм төстэй мэдрэмжүүд байгаа даа л да. За айдас гэдэг бол яг одоо над руу ямар нэгэн аюултай зүйл ирж байгаа үед би айх. Тэр төрж байгаа мэдрэмж байна те. Над руу одоо шууд машин шууд намайг чиглээд ирж байгаа те. Хурдтайгаар эсвэл нохоо дайрж байгаа. За эсвэл яг одоо түрэмгийн хүн намайг ингээд одоо цохиж байгаа гэдэг ч юм уу те. За энэ бол айдас. Харин намайг тэгчихвээ, намайг ингэчихвээ гэд илүү ирээдүрүү чиглэсэн. Тийм зүйл илүү бодлоод орж ирж байгаа бол энэ түгшилт байгаа байхгүй. За айдастай хүн айж байгаа үед өөрт нь хамгаалт хэрэгтэй байна. Тэ? Гэтэл түгшилттэй байгаа үед хүн тэр түгшилттэйгээ нүүр тулах гэдэг юм гэсэн үг байхгүй. Яг тэр түгшилтийн биелэх магадлал ер нь 95% одоо биелэхгүй байх магадлал 95% байдгийн. Ер нь бол айгүй өндөр одоо биелэхгүй байх гэдэг шүү дээ. Тэр зүгээр бодлын хүрээнд дагаад байна гэсэн үг. Тэгэхээр ихэвчлэн одоо яг энэ хүмүүс маань түгшилт өндөртэй байдаг. Тэгч тий одоо би ингээд тий салчвал айгүй л миний талаар янз бүрийн одоо тий хил амыг эднийг ховж ивийг одоо ингээл тэр хүрээлэлд гарах чинь гэж айдаг. Яг тэр занал хэлдэг байхгүй. Тэг ингээд одоо хүмүүнтэй яваагүй тий тийм байх чинь өө би чамааг энэ одоо хамаатан саданд би чамааг тий энэ ч нь одоо ингээ ийм залуутай ингэж явуулсан гэл би хэлчин. Тэг чиний нэр хүндийг би одоо тэр ажлын газар тэр найз нөхдөд чинь донд би хинч болох чинь гэдгийг хэмжлийн юм занал хэлүүдийг аяг хийдэг. Тэнгүүд энийг чинь сонсоод тэр хүн аяг төвшөж штэ тэ яана одоо нэр хүнд маань алдаад ингэчүүл яана тэгчүүл яана гэж байгаа үед хэрвээ яг эндээс одоо тэр гацаанаас гарыг гэж байгаа болвол за үнэхээр хамаатан саданд нь тэгээ зарлчвал яах юм. Тэр үед та ямар алхам хийх юм. Өөрөөр хэлэх юм бол ерөөсөө айцыг ялах хамгийн том зүйл бол нүүр тулах байхгүй. Хэрвээ яг энэ зүйл болчих юм бол би ямар арга хэмжээ авах вэ гэдэгтэйгээ бүр яг одоо нэг төлөвлөгөөтэй ажиллана гэсэн. Тэгчүүл яана, ингэчүүл яана гэдэг чинь хүнд нэг юм юу ч хийх хүч өгөхгүй зориггүй болгоод байдаг байхгүй. Ирч хүчгүй болгоод байдаг. Тэгэхээр ерөөсөө хүнийг зоригтой болгох айгуу чухал гэдэг шүү дээ. Тэр айцыг давах те. Тэхийн тулд нүүр тулаад ямар төлөвлөгөөтэйгээр авах вэ? Жишээлбэл одоо тэр саяны миний зүгээр ингийн жишээ те ингээд нэр хүндийг унгаа шившиг болгоно гэх юм бол би тэрийг би эргүүлээд үгүй гэдгийг хэлнэ. За хоёр талаар яг за энэ магадгүй 6 сар явах бах. Тэгээд энэ яг ингээд худлаа гэдэг нь угаасаа батлагдана гэд ингээд яг энийг одоо те даван сэтгэлзэн бэлтгэлтэй тий энэ өнөө маргааш болоод өнгөрөнд биш наанд ч л одоо 6 сар гэдэг чинь бас л нэлийн төвчээр шаардах нь шүү. Тийм байна. Тэгэхээр чи нөгөө хүн юутай тулж байгаа вэ гэдэгтэйг айгу бодтоогоор өөртөө үнэлгөх гэдэг шүү дээ тий. Ерөөсөө бодтоор нүүр тулах гэдэг. Гэтээ ихэвчлэн энэ болтгүй шүү. Ер нь бол тэр төгшүүрийн одоо тий тэгчүүл намайг одоо ингээд тий зодуул яана намайг одоо тий яг ингээд нэг юм нэр хүнийг унгаавал яана хүүхдүүдтэй минь огт уулзахгүй байвал яана гэд ингээд аяга олон тийм заналхиулуудаас болоод айдаа. Тэнгүүт тэр үед яг ямар арга хэмжээ авах юм гэдэг одоо тийм боломжууд байна, сэтгэл зүйч байна, одоо хууль эрх зүйн хүрээнд бас тий арга чаргууд байна. За яг энэ тал дээр яг үнээр тэр найз нөхдөдөө элен налангуй ярилцах ингээд тийм зөвлөмжүүд бол байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө айцтайгаа нүүр тулах тэгээд ямар арга хэмжээ авах вэ? Тэгээд зоригтой байх. Тэгэхээр юу хийхээр зоригтой байгаад байна гэдгийг одоо өөртөө ажиллах гэдэг шүү дээ тий. Юу бодохороо зоригтой болоод байна. Тэрийг түрүүн таны хэлдгээр хүүхдийнхаа тухай бодоход хүүхд маань сайндаа гэж бодоход л эмгтэй үнээс өстой ямар ч зориг гарна да тий. Тийм тий. Тэр нөгөө айдас бол хүнийг ингээ гацаадаг. Ерөөсө хөгжүүлдэг. Яг л ингээл нэг хөлн дөнгөлөгдсөн юм шиг. Тэгээ намганд шивдэж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Ерөөсөө хөгжүүлэхгүй. Яг ингээд тэр байдалтай л байлгаад байдаг. Тийм учраас гэтээ хамгийн эмгэнэлтэй хүмүүсийн айдас төвшлтэндээ тасцсан байдаг. Салахыг хүсдэггүй. Маш олон хүмүүс ийм айдастай байдаг. Хүн намайг юу гэж бодох бол гэж. Маш олон хүмүүс энэ айдастай байдаг. Хүн намайг юу гэж бодох бол намайг буруугаар ойлгочвол яах юм? Тэр намайг буруугаар дүгнчүүл яах юм
гэдэг эн чинь өөрөө нөгөө нэг юм хүнд маш их юм стресс өгдөг төвшөлт байгаа байхгүй. Гэтэл хүмүүс энэ дата дасцсан. Тэгээ энээсээ болоод хүн өөрөөрөө байж чаддаггүй. Хүмүүст нийт зөөлж тийм хүмүүсийн ая таалыг олох гээд байдаг. Тэгээд энээсээ болж маш их эрч хүчийг зарцуулдаг, цаг хугацаагаа зарцуулдаг. Тэгээд энэ ч мөнгө төгрөгөө зарцуулдаг. Тэгээд тэр бүтгэл одоо өөрийнх нь карьерийг ч золиослох үед байна шүү дээ тий. Хүн намаа юу гэж бодох юм гэж бодоод дуулмаар байгаа хүн дуулахгүй тий. Яг тэр дуулах карьераа хөөхгүй байгаад байна. Хүн намаа юу гэж бодох юм гэж бодоод одоо тий Facebook дээр юм уу YouTube дээр юм уу тэр хүн зоригтойгоор ингээд нэг юм өөрийгөө илэрхийлэх контент хиймээр гэж болно тий. Гэтэл тэрийг хийхгүй байна. Тэгээ ядчил эмэгтэй хүн бол хүн намайг юу гэж бодох юм гэдгээс бодлосоо болоод аятайхан гоё хувцс гутлаа хадгалаад өмсдөггүй байх ч гэдэм юм уу тий. Энэ бас орох байлгүй дээ. Тийм шүү дээ. Тэгээд энэ нь өөрийг нь ямар их боломжуудаас хойш нь татаад хүмүүс анзаардаггүй зүгээр дасцсан. Тэгээд тэр энэ айцтайгаа хүлэгдээд ингээд найзулцсан тий ингээд амьдраад байдаг. Тэгэхээр хүн намаа юу гэж бодох юм бэ гэдэг айцаас би эхлээд хүмүүсийг болоод одоо ангижраасаа гэж бол айгу уриалмаар байдаг. Яг үнэндээ хүмүүс юу гэж бодож байгаа гэдэг бол одоо яг амьдралд яг одоо бодтор яаж нөлөөлөх вэ? Яг шууд утгаараа. Уг нь бол ер нь хамаагүй штэ. Би өөрийнхөө амьдралаар амьдарч байгаа тэр хүн 1-2 удаа яриад өнгөрнөс нөгөө муухагаар ярихад нэг хүн нас ороход тэр хүнийг нэг 5 өдөр дурсаал өнгөрнө гэдэг штэ. Яг тэрнтэй л адилхан байх гэж ойлгоод байдаг штэ. Яг ингээ ярьж байгаа ч гэсэн сэтгэл зүгээ тасгалжуулаад яг бодит байдалтай эвлэрнэ гэхээр бас жоохон яг ингээ ярьж байгаа шиг амархан байхгүй л байгаа гэдэг. Тэгэхээр хүн намаа юу гэж бодох юм бэ гэж яг тийм айц одоо яг төрөө та ямар нэгэн боломжоос татгалзаж байгаа эсвэл яг өөрөөрөө байж чадахгүй байгаа. Яг ийм үедээ та бодтоор өөрөөсөө асууна штэ. За. Яг намайг энэ хүн ингэ бодцохоор бодлоо гэж бодоход надад яаж нөлөөлөх вэ гэдгийг тэр хүн яг бодтоор яг үнэлмээр байгаа байхгүй тий. За магадгүй ингээд би контент одоо нэг одоо тий хүссэн гэдэг нэг юм одоо контент хийсэн чинь би буруу ярьж болно тий. За эсвэл алдаатай ярьж болно. Тэгэнгүүт яана миний мэрэгчлэтнүүд маань намайг хараад тий одоо ямар одоо энэ муу сэтгэл зүйч вэ гэдэг хоорондоо ярих вэ гэдэг айц хүнд байж болно шүү дээ тий. Яг тэгээд хүн тэгж бодож болно үнэндээ тий. Тэгж бодлоо гэд надад яг ямар нөлөө өгөх вэ? Яг үнэндээ шууд нөлөөлөхгүй байгаа байхгүй юу? Яг уу араа өврөөр ярина үз. Гэтэ хожил нь байна гэхээрээ би хийсэн контент хийсэн байгаа даа шүү дээ тий. Тэгэхээр би бол хүмүүсийг хамгийн түрүүнд одоо яг ингээд монгол хүмүүст маш түгээмэл байдаг. Ер нь одоо сэтгэл зүгээр тий зөвлөгөөгөө уулзж хахад хүн намаа юу гэж бодох вэ? Одоо аав юугаа бодчих бол, ээж юугаа бодчих бол, найз минь юугаа бодчих бол, хань минь юугаа бодчих бол гэд ингээд намайг буруугаар ойлгочвол яах юм? Гэт ингээд нэг юм өөрийгөө айгүй их юм хүлдэг, хүснээрээ байж чаддаггүй тий хүссэн юмаа хийж чаддаггүй. Харин тэрний оронд өөрийгөө яаж илэрхийлэх вэ гэдэг одоо яг тэр одоо харилцааны ур чадварт суралцсан хамаагүй тэр байхгүй тий. Тэрийг хүнд би буруугаар ойлгогдно гэж айгаад байгаа бол тэгээд тэр нь таныг одоо тий гацаагаад байгаа бол за тэгээд хүмүүс тантай юу гэж ярьсан бэ хамаагүй гэдэг одоо тий тэр зоригийг өөртөө суулгах болчиход байна шүү дээ. Тэр энэний айдсын эсрэг юм чинь өөртөө тэр зоригийг хөгжүүлэх байгаад байна. Тэгэхээр зоригтой хүн бол өөртөө чухал өөрт нь юм одоо эрүүл тийм ээ тусдаа зүйлийг одоо сонголтыг хийж чаддаг. Гоё зөвлөгөө байна. Айснасаа болоод хамаг залгуунасаа хамаг хийж болох байсан боломжуудаа алдаад 10 жилийн дараа 20 жилийн дараа тэр цаг хугацаа тэр залуунаас надад хичнээн харамсаад ч эргэж олдохгүй тухайн үед хийх минь яалаа да гэж харамсаж байсан дээр юм уу алдаж оноод хин нэгэнд ил дээрээ хилүүлэн бариад хийгээд үзээд хөгжүүлээд одоо бүтэхгүй байсан ч яах вэ би хийгээд үтсэн гэж сүултэн те би нэг алхам хийж үтсэн юм чинь яах вэ өөрийгөө зөвтгөөд ядаж сууж явах юм да яг тэгэж бодог чинь дээ эмэгтэй хүмүүс ерөн сонсож байгаа хүмүүс таны ярьж байгаа энэ зөвлөгөөг те өөр дээрээ хүлээж аваад нэрэл тийштэй би л өөрийнхөө амьдралаар амьдарч алдаа нь минийх оноо бол оноо нь минийх л болох юм чи өөрөөрөө байгаасаа гэж би бас хүсэж байна. За хоёулаа бас баггүй хугацаанд ярилцлаа. Надтай хөтөж подкастын сонсогчтой ярилцаж чин сэтгэлээсээ зөвлөгөө өгсөнд баярлалаа. Одоо миний энэ подкаст хөтөж нэртэй подкаст ээ. Тэгсэн чинь одоо таны сэтгэл зүйн төв өөрчлөлтийн хөтөж сэтгэл зүйн төв гэж байгаа. Энэ бас надад их гоё санагдлаа. Баярлалаа танд. За намайг бас ингээ уурж оролцуулаад ярьсанд маш их баярлалаа. За баярлалаа.
Тэр сонсогчдоо, үзэгчтэй та бүхэн Хөгцөнгөр радиогийн хөтөж подкастыг хүлээн аван сонслоо. За энэ подкастыг та Улаанбаатар хотод FM радиогоор 119, 82.9 радиогоор хүлээн авч сонсоорой. Давталтын дугаарууд нь явдаг. За харин Хөгцөнгөр YouTube сувг болоод рилүүдийн Хөгцөнгөр пэйжээр үзэх боломжтой юм. Хөтлөгч аймаа сонсогч та бүхэнтэй хамт байлаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя.